За 47 гишүүн зөвшөөрч 25 гишүүн татгалзсан байна. Стратегийн ач холбогдолгүй бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг яралтай хэлэлцгийг дэмжлээ. За төслийг их хурлын чуулганаар яралтай хэлэлцгийг нэгдсэн уралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул стратегийн ач холбогдолгүй бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг эдийн засгийн байнгын ороонд шилжүүллээ. За хэлэлцэх асуудлаа үргэлжлүүлье. Дараагийн асуудалд оръё. Монгол Улсын засгийн газрын гишүүнийг чөлөөлөх томилох тухай Монгол Улсын ерөнхий сайдын танилцуулгыг сонсноо. Монгол Улсын ерөнхий сайд Гомбожовын Сандарчтар таныг эндэрт урья. За улсын хурлын эрхэм дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын үндсэн хуулийн 39-р зүйлийн 4-р хэсэг, Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 23-р зүйлийн 1-р хэсгийн 2 дахь заалт заасны дагуу Монгол Улсын ерөнхий сайд бүрэн эрхийнхаа хүрээнд улсын хурлын гишүүн Жаданбын энх хоёрыг Монгол Улсын тэргүүн шадар сайд эдийн засгийн хөгжлийн сайдаар томилох шийдвэрээ танилцуулж байна. За энэ асуудлыг Монгол Улсын ерөнхийлөгчид 2025 оны 11-р сарын 24-ний өдрийн 130 тоод халан бичгээр танилцуулсан. Монгол Улсын засгийн газрын гишүүн Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайдаар томилох Жаданбын энх хоёрын дэлгэнэнгүй намтрыг Монгол Улсын их хурлд 2025 оны 11-р сарын 24-ний өдрийн 133 тоод алан бичгээр өргүүлж гишүүдэд тараасан болно. За Жаданбын энх хоёр нь хуульч мэргэжилтэй улсад 31 жил ажилласан. Улсын их хурлын гишүүнээр 4 удаа сонгогдсон. 2024 оноос улсын их хурлын гишүүн засгийн газрын гишүүн хүн сүдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байна. За Жаданбын энх хоёр нь мэргэжлийн хяналт, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын салбарт бодит үр дүн гаргаж ирж ажилласан ажлын туршлагатай. Эрхэм гишүүдээ. За Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд өсөж байгаа хэдий ч эдийн засгийн суур бүтэц сул нэг салбараас хэд хамааралтай эдийн засаг төрөлжөөгүй, солонгороогүй байна. Өнөөдөр манай экспортын 90 гаруй хувь нь уул уурхай бүтээгдэхүүнээс хамааралтай нь одоо эдийн засгийн аюулгүй байдал доктортой хөгжлийн бас нэг гол эрсдэл болж байгаа. Ийм учраас орчин үеийн эдийн засгийн болон геополитикийн өөрчлөлт Монгол Улсын эдийн засгийн хөгжил доктортой байдалд нөлөөлж байгааг харгалзсан. За энэ нь бас иргэдийн өрхийн орлого төсөвт амжиргаанд хүчээр нөлөөлж байна. Ийм учраас төсвийн сахилгавт өрийн удирдлага, бүтцийн шинжилэл, дунд болон урт хугацааны төлөвлөлт сул байсан нь эдийн засгийн доктортой байдлыг эрсдэлд оруулж ирсэн. Ийм учраас эдийн засгийг төрөлжүүлэх, солонгоруулах, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, хөгжлийн бодлогын уялдаа холбоог нэгмүр зангидах, үр дүнд суурилсан эдийн засгийн тогтолцооны шинэ үе рүү шилжилт хийх, эдийн засгийн бүтэцэд өөрчлөлт хийх юм зайлшгүй шаардлагатайг цаг үе бидэнд сануулж байгаа. За эдийн засгийн өөрчлөлт чадварыг дэмжсэн бизнесийн орчны дарамтыг арилгасан нэг талаасаа бизнес эрхлэгчид, аж ахуй эрхлэгчдэд дарамт чирэгдэл багтаа хяналтын тогтолцоо, нөгөө талаасаа иргэдийн эрүүл аюулгүй байдал амьдрах орчныг хангахын тулд ил тод эрсдэл суурилсан хариуцлагатай төрийн хяналтын шинэ тогтолцоог бүрдүүлэх бас зайлшгүй шаардлагатай байна. За ийм учраас энэ асуудлыг хариуцсан засгийн газрын гишүүнээр Жаданбын энх хоёр ажлын туршлага онцлог, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж ирсэн болон одоо мэргэжлийн хяналтын салбарт ажиллаж ирсэн туршлагыг харгалзан үзэж тэргүүн шадар сайд халуун тушаал Жаданбын энх хоёрыг томилж байгаа юм. Энэ бол зөвхөн засгийн газрын асуудлус Монгол Улсын ирээдүйн хөгжил, өр хүрээ амьдралын чанар, эдийн засгийн тусгаар технологиг хангахад зайлшгүй шаардлагатай шинжилт өөрчлөлтийг хэрэгжүүлэх шаардлагатай туршлага мэдлэгийг нь харгалзан үзлээ. За Монгол Улсын эдийн засаг хөгжлийн сайдны төшүүлж байгаа Жаданбын энх хоёр нь энэхүү өндөр хариуцлагыг биелүүлэх мэдлэг туршлага, бодлогын манлайлал,
ажлын туршлагатай гэж харгалзан үзэж энэ албан тушаалд томилж байна. Улсын хөгжлийн суурь бодлогыг нэгтгэх, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, бүтцийн реформыг тууштай хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, дундаж давхрыг тэлэх бодлогыг удирдан чиглүүлэх бүрэн чадамжтай гэж үзэж энэхүү шийдвэрийг та бүхэнд танилцуулж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. За энэ чинь чөлөөлөхийг уншихгүй юу? Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тийм үү? Танилцуулсан уу? Чөлөөлөхийг за ерөнхий сайд засгийн газрын гишүүнийг чөлөөлөх томилох саналаа бас танилцуулна. За улсын хурлын дарга гэх юм шүү дээ. Монгол Улсын үндсэн хуулийн 39 дугаар зүйлийн 4-р хэсэг Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн ерөнхий сайд онцгой бүр эрхийнхээ хүрээнд Жаданбын хоёрыг хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаас чөлөөлөх, за тэргүүн шадар сайдаар томилох саналыг танилцууллаа. За мөн Монгол Улсын их хурлын дараагаар томилогдсон ням осрын учрлыг Монгол Улсын засгийн газрын гишүүн тэргүүн шадар сайдын албан тушаалаас чөлөөлөх саналыг танилцуулж байна. Энэ асуудлыг Монгол Улсын ерөнхийлөгчид танилцуулсан болно. За ингээд Монгол Улсын үндсэн хууль заасны дагуу хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдыг чөлөөсөнтэй холбогдуулан Мягмар сүрэнгийн Бадам сүрэнг Монгол Улсын засгийн газрын гишүүн хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар томилох шийдвэрээ танилцуулж байна. За энэ томилгооны асуудлыг Монгол Улсын ерөнхийлөгчид 11-р сарын 24-ний өдрийн 131 тоотоор албан бичгээр танилцуулсан болно. За Жаданбын хоёрыг Монгол Улсын тэргүүн шадар сайд өгөөд эдийн засгийн хөгжлийн сайдаар томилж байгаатай холбогдуулан Улсын их хурлын чуулганы хурлааны дэгийн тухай хуулийн 103-ийн 1 дэх хэсгийн дагуу хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх, түүнчлэн Мягмар сүрэнгийн Бадам сүрэнг сайдаар томилох асуудлыг Улсын их хурлд танилцуулж байна. За Мягмар сүрэнгийн Бадам сүрэнгийн дэлгэрэнгүй намтрыг Монгол Улсын их хурлд 2025 оны 11-р сарын 24-ний өдөр 134 тоод албан бичгээр танилцуулсан болно. За Бадам сүрэн төрийн удирдлагын менежер мэргэжилтэй инженер, улсад 18 жил ажилласан, 2024 оноос Улсын их хурлын гишүүнээр сонгогдож ажиллаж байгаа. За орхим гишүүдээ засгийн газрын 2024-оос 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт энэ чухал зорилтууд хүлээгдэж байна. За энэ бол эрчимцсэн хөдөө аж ахуйн төрөлжсөн дэд бүсүүдийг бий болгож экспортыг нэмэгдүүлэх, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бус нутгийн онцлог тохирсон үржлийн цөм сүргийг бий болгох, орон нутгийн хөгжлийн төвүүдэд хүнс хөдөө аж ахуй үйлдвэрлэл, худалдаа, логистикийн кластер төвүүдийг байгуулах, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний эрүүл ахуй хориод цэрийг олон улсын стандартад шилжүүлж, олон улсын стандартыг Монгол улсад нутагшуулах, за сүү, мах, ноолуур, арь шир зэрэг гол нэрлэлийн бүтээгдэхүүний экспортыг дэлэх, хүнсний хувьсгал, цагаан алт зэрэг томоохон хөтөлбөрүүдийг үр дүнтэй бүтээлчээр хэрэгжүүлэх зэрэг стратегийн чухал ач холбогдлууд шинэ 5 жилийн төлөвлөгөөнд зорилтууд болон тусгацсан. Эдгээр ажлыг бодиттой хэрэгжүүлэхийн тулд салбарын хөгжлийн бодлого төлөвлөлтийн дунд урт хугацаанд оновчтой, уялдаатай, инновац, технологи кластер суурьшин шинэ бүтцээр удирдах шаардлага тулгарч байна. Ийм эзэгтэй цаг үед улс төрийн зорилттой амжилттай хэрэгжүүлж, улсын эрх ашигыг дээгүүр тавьж, хүлээсэн ажлаа хариуцлагатайгаар гүйцэтгэх нь энэ салбарын зайлшгүй чухал зорилт болж байна. Иймд Мягмар сүрэнгийн Бадам сүрэнг салбарын хөгжлийн зорилтыг хэрэгжүүлж, тулгымцсан асуудлуудад бодит шийдэл гаргах, ур чадвар, хөдөө орон нутагт олон жил удирдан зохион байгуулах туршлага, ажил эрх чанарыг нь харгалзан хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын албан тушаалд нэр дэвшүүлэн танилцуулж байна.
За анхаарал тавьсанд баярлалаа. За Монгол Улсын ерөнхий сайдад баярлалаа. Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх томилох тухай асуудлыг Монгол Улсын ерөнхий сайд Гомбожовын Зандан шатар их хурлд танилцууллаа. За танилцуулгатай холбогдуулаад Улсын их хурлын гишүүд ерөнхий сайд болон томилогдох этгээдээс нэр дэвшигчээс асуулт асууж үг гэлж болно. Их хурлын гишүүд нэрээ өгнө. Өнгөрсөн байна. За Амгаланбаатар гишүүнээр тасаллаа. За Алтан гэрэл гишүү. За Жаданбагийн энх хоёр сайд, миний эдийн засгийн хөгжлийн сайд дараа томилж байгаа юм байна. Монгол Улсын ерөнхий сайд. За ер нь бол харамсалтай байна. Үндсэндээ хамтарсан засгийн газрын үйл ажиллагаанаас хойш дараа нь засгийн газар байгуулагдаад өдийг хүртэл Монголын энэ хөдөө аж ахуйн бодлого маш тууштай, маш сайн явсан. Өнөөдөр малчид мах үнэтэй байгаад баярлж байна. Энэ зүгээр нэг малчтын мах гівгэнд үнэлгээнд орчоогүй л дээ. Энэ гадагшаага гаргадаг элдв, ковот, хориг, саад өнгөрсөн жил гаруй хугацаанд эрс багассан. Монгол улс анх удаага 1990 оноос хойш түүхийн ноолуураа экспортлолгүй энэ 2025 онд бүх ноолуураа дотоод үйлдвэрүүд нь аваад ингээд самнаад боловсруулад явж байна. Энэ бол Монголын хөдөө аж ахуйн салбарт гарсан маш том амжилт. Өнөөдөр мал байхгүй бол малчин байхгүй, малчин байхгүй бол Монгол байхгүй. Үнэхээр энэ малчид руу чиглэсэн бодлого, хөдөө аж ахуйн салбарын бодлого үнэхээр сайн явсан. Энэ бодлогыг гол зангидж явсан, яамаа хүртэл дархан руу нүүлгээ тэнд үр дүн гаргасан энх хоёр сайдыг энэ эдийн засгийн хөгжлийн сайдаар томилж байгаад бол харамсаж байна. Гэхдээ одоо нэгэнт Монгол Улсын ерөнхий сайд өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ өрөөнд шийдвэр гаргаж байгаа учраас энэ дээр юу хэлэх вэ? Харин томилогдож байгаа энэ Бадамсүрэн сайд бол одоо энэ асуудлыг сайн анхаарч ажиллах нь зүйтэй. Нэг ялангуяа одоо нэг хавар болоод мах жоох үнэтэй болох гээд эренгүүт хүчээр тэр нэг нөөцийн мах гэж нэг баахан бэлдээл мах хямдруулж зараад инфляц өслөө гээд хүчээр нэг малчтын амжиргаар халддаг энэ олон жил үргэлжилсэн энийг муухай ямиг болиулаарэ. Үндсэндээ малчтын ганц амжиргаа болох мал махных нь үнэн дээр хязгаарлалт тогтоочоод тэр өөрийнхөө нөөцөөр хямдхан авч бэлдэж тараачаад тэгээ амьдрал ахуйн тааруухан байгаагийн төлөө эргээд бүр энэ улсын хурлын чуулганы энэ төр олон газраас малчтаа буруутгаа суудаг ийм хачаа хандлага гарсан шүү. Малчтын мах нь үнэтэй түүхийн эдэн бүтээгдэхүүн болж гараад их юм бол малчид энэ төр засгаас юу ч гоохгүй. Гуйдагчгүй өөрсдөө амьдралыг аваа явчихна. Түүхийн эдийнх нь үйлдвэрийг бариулахгүй. Махных нь үнийг хязгаарлана. Тэгээ дээрээс нь элдвэр малчтаа хилээ суугаад байвал бид нар удахгүй малчингүй болоход ойрхон байгаа шүү. Энэ дээр энэ шинээр томилогдож байгаа хөдөө аж ахуйн сайд бол маш анхааралтай ажиллаарай. Энэ цагаалт хөтөлбөрийн хүрээнд маш олон үйлдвэрүүд шинээр нээгдсэн, 50 гаруй үйлдвэр шинээр нээгдсэн гэж статистик байгаа. 1000 гаруй малын гаралтаа бараа бүтээгдэхүүн хийж байгаа гэж статистик байгаа. Үхрийн шир бол хаягдхаа болсон. Хоньны нэхэн дээр жоох асуудал байгаа гэдэг. Энэ өнгөрсөн жил гаруй хугацаанд гарсан амжилтыг үргэлжлүүлээрэй. Зөвхөн одоо энэ чуулганы энэ дөр зургтын дэлгэц элдэн үн дээр малчидтай хайртай биш. Бодит амьдрал дээр малчтайгаа дэмжсэн малын түүхийд мал махыг өөрийн үн цэнтэй зах зээлийн жамаар байлгахыг чиглэсэн энэ бодлогыг авч хэрэгжүүлээрэй. Монгол улсын хөдөө аж ахуйн салбар бол Монгол улсын уламжлалт тэргүүлэх салбар. Харамсалтай нь эрдэм шинжилгээ судалгааны байгууллагаас нь ахвал салбарын нэг олон тийшээ тараагаад салгацсан олон удирдлагуудтай болцсон юм билээ. Мал эмнэлгийн ерхий газрын дарга нь хүрээлэнгийнхээ цэрлэг дуудаад уулзч чадхаа болцсон юм байлээ. Тэгээ иймэрхүү алдаа захирлуудыг цааш тус анхаарч засаарай. Хамгийн гол нь өдийг хүртэл явсан өнгөрсөн жил гаруй хугацааны хөдөө аж ахуйн салбарын энэ зөв зүйтэй бодлогыг үргэлжлүүлээрэй гэж захиа асуулт алга баярлалаа. За ерөнхий сайд
За алтан гэрэл гишүүний саналтай зарчмын хувьд санал нэг байгаа учраас Жаданбай энх хоёр сайдыг эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан тэргуун шадар сайдаар томилж байгаа. Яг гэвэл хүн сүдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбар бол хамгийн олон ажлын байр бий болгож идэг нэмэн үрдэгч ингэж байгаа юм салбар. За 2022 онд бид улсын их хурлаас түүхийн ноолуурыг экспортлохыг хориглосон шийдвэр гаргаж нэмэн үрдэг шингээж эмэгтэй ажлын байр олноор бий болгодог хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжихийн тогтоол баталсан. За энэний дагуу одоо ноолуурын салбарт нэг шат дахисан нэг шат гэдэг бодлого явуулаад шат дахиж түүхийн ноолуур биш самсан ноолуур гаргаснаар энэ жил зөвхөн самсан ноолуурын экспорт 247 сая долларт хүрсэн. Бид түүхийгээр нэг 320 орчим сая долларын ноолуур экспортлдог байсан бол одоо самсан болон нэмэн үрдэг шингээсэн 400 гаруй сая долларын ноолуурын бүтээгдэхүүн экспортлж байна. За цаашдаа энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд эдийн засгийн ам бол эдийн засгийн гадаад харилцааг хөгжүүлэх чөлөө тулдааны хэлцээр байгуулах. Тухайлах юм бол Евразийн 183 сая хүнтэй 2 тэрлион долларын зах зээлийн 11 тэрбум долларын ноос ноолуурын бүтээгдэхүүн, мах, арь ширэн бүтээгдэхүүн худалдаж авдаг энэ зах зээл рүү нэвтрэх бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор эдийн засгийн хөгжлийн ам бол энэ чөлөө тулдааны хэлцээд эдийн засгийн бодлогыг хариуцдаг учраас томилж байгаа гэж ойлгол зохино. За ийм ч учраас одоо бас манай газар тариалан хөдөө аж ахуйн салбар бол одоо хоцрогдох шинжтэй явж ирснийг тэргүүлэх салбар болгож өгч, эдийн засгийн тэргүүлэх салбар болгож хөгжүүлэх юм зорилт төвшүүлж байгаа. За Бадам сүрэн гишүүн бол одоо хөдөөний ялангуяа ачимчсан мал аж ахуй төлхөө гэж байгаа зүүн бүсээс Дорнод аймагаас сонгогдсон гишүүн бөгөөд манай мал аж ахуйг эрчимжүүлэх, за цаашдаа модернизацих, хөдөө орон нутгийн аж амьдралыг сайтар мэддэг гишүүний хувьд энэ хөдөө аж ахуйн салбар, мал аж ахуйн салбарыг за таны хэлж байгаа одоо мал махны салбарыг хөгжүүлэхэд бас өөрийн санаачлаг бодлого хөтөлбөр төвшүүлж ажиллаж байгаа учраас энэ чиглэлээр томилж байгаа. Мэдээж хүнсний хувьсгал цагаалт гэдэг таны хэлж байгаа бүх хөтөлбөрүүд хэрэгжин махны экспорт манайх нэмэгдсэн. Одоо энэ жил ихэд бид нар нодингийнхоо экспортыг даблдах нэмэгдүүлэх юм зорилт тавиад ажиллаж байна. Ингэснээрээ бид нөгөө нүүрс уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлогч ус болохыг зорж байгаа. За энэ хүрээнд Бадам сүрэн гишүүн бол энэ цагаалт энэ хөтөлбөрүүдийг мэдээж засгийн газрын доктортой болгыг үргэлжлүүлэх бөгөөд харин мал аж ахуйд модернизацийг хөдөөгийн амьдралын туршлагыг сайн мэддэг учраас хэрэгжүүлж байгаа. Одоо жишээлбэл малчтын шууд захыг нээснээр махны үн бас харьцангуй хямдарсан. Ер нь таны хэлж байгаагаар яг малчтад өгөөж нь очтдгүй чэнжүүдийн гар дамжаад хотод хэдийгээр үнэтэй зарагдаад явж яг малчтын гар дээр очдог мөнгө нь одоо 2 дахин бага байдаг. Ийм учраас Салтангийн одон туяа гэж. За Бадам сүрэн нэр дэвшигчээс ганц л асуулт асууя. Энэ шинэ хоршоо хөтөлбөр нийт 860 тэрбум төгрөгийн зээл гарсан. За үүнээс ердөө 4.6% эргэн төлөлттэй гэж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг та бас орон нутагт ажиллаж явах үедээ нэлээд судалсан бах. Энэ дээр ер нь ямар арга хэмжээ авахар байна? Энэ талаар одоо бодож байгаа зүйл байна уу? За үлдсэний энх хоёр гишүүнээс нэр дэвшигчээс асууя. Энэ хувийн хвшлээ одоо жидүүг хэрхэн дэмжих вэ? Сая манай бүлэг дээр ирсэн мэдээллээр хувийн хвшилний 6.5 их найдын одоо өртөө байна гэж. Тэгэхээр одоо энэ их өртөө байгаа хувийн хвшлээ одоо хэрхэн дэмжих юм, өрнөөс хэрхэн одоо гаргах уу? Ер нь ажиллах хүчний 90% чинь бараг энэ жижиг дунд үйлдвэр эзэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр асуулт сумаар юм. За 3 дахь асуулт нь за бас энх хоёр сайдаас өмнөх засгийн газрын тэр мэдээлэл дээр Батшугар сайд хэлсэн Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний ердөө 0.12%-ийг цахим эдийн засаг эзэлж байна гэж. Тэгэхээр энэ цахим эдийн засгийн талаар та одоо ямар арга хэмжээ авъя? Энэ чиглэлийг хэрхэн хөгжүүлэе гэж бодож байна? Эсвэл нөгөө уламжлалттайгаад ингээд зууралдаад байх юм уу? Хамгийн гол юм чинь бид нар нэг ертөнцийн мухарт байгаа улс биш шүү дээ. Манай хөрш хятад улсын цахим эдийн засгийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 45%-ийг давтчихсан. Тэгэхээр одоо энэ талаар бид нар ингээ хит их хоцрогдож байна 0.12 гэж. Тэгээд энэ бол өөрөө авилгалыг бууруулах хамгийн чухал одоо ийм хэрэгсэл байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр одоо тооноос чанарт шилжүүлэх өөрөөр хэлбэл уламжилт арга мэдээж хэрэглэн уламжилт эдийн засгийн одоо нүүрсээ экспортлох бусад аргууд явна.
хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бүр том одоо уламжлалт бус одоо юм чанарын өөр түвшинд гаргах юм зоригтой реформыг одоо та эхлүүлж чадах уу? Ийм 3 асуулт байна. За нэр дэвшигч Улсын их хурлын гишүүн Бадамсүрэн. Шинэ оршин хөдөлгөөн 2023-аас 24 оны зудтай одоо жил энэ зуудын эрсдлийг багасгах зорилгоор анх санаачилж одоо хэрэгжих хэлсэн гэж ойлгож байгаа. Энэ шинэ оршин хөдөлгөөний талаар сая улсын төсөв бат хэлэлцэх явцад бол олон гишүүд саналаа илэрхийлсэн. За тийм учраас санхүүжилтийн хувьд бол энэ нь бол эрс одоо буурсан байгаа. Ер нь цаашдаа шинэ оршин хөдөлгөөнийг илүү дундын оршин хэлбэрээр илүү одоо тийм одоо логистикийн төв хэлбэрээр одоо хөгжүүлэхэд зориулж одоо энэ дээр хөрөнгө оруулалт дэмжлүүдийг одоо оруулах нь оновчтой юм уу гэсэн саналыг бол мэргэжлийн байгууллагууд одоо гаргадаг. Тухайлбал одоо яг энэ түүхийд бэлтгэлийн тогтолцооны хувьд бол илүү одоо ийм анхан шатны одоо ангилалт хийх энийг одоогийн байгаа одоо энэ хоршоонууд илүү энийг одоо малчтаас төвлөрүүлж за ингэж одоо боловсрол үйлдвэртэй бэлтэх ийм шаардлага зүйсээр урган гарч байгаа. За ингэхгүй болохоор боловсрол үйлдвэрүүдтэй бэлтгэж байгаа арьс шир одоо бусад түүхий эдгээд энэ зүйлүүд маань тийм шаардлага хангахгүй одоо өөрөөр хэлбэл илүү одоо тээврийн зардал гаргах гэдэг юм уу ийм зүйл рүү бас орж байгаа. За эхний ээлжинд бол одоо үржлийн одоо мал одоо худалдан авч өсгөж үржүүлэх гэдэг энэ чиглэлд өгсөн зээлийн бол одоо өнгөрсөн оноос эхлээ зогсоосон юм билээ. Тэгэхээр цаашдаа бол илүү одоо энэ шүүмжил санал зөвлөмждөр үндэслээд энэ шинэ оршин хөдөлгөөнийг зөвлөн туслах үйлчилгээтэй буюу яг одоо бизнес эрхлэгч гэдэг энэ одоо статусаар нь явуулах. Цаашдаа бол малчтыг хоршоог одоо малын тооноос гадна одоо ямар хэмжээний орлого ашиг олсон бэ гэдгээр нь илүү одоо дэмжиж урамшуулах, эдийн засгийн эргэлтийн сайжруулалт чиглэл рүү энэ шинэ оршин хөдөлгөөнийг илүү одоо боловсронгуй болгож сайжруулах одоо шинжлэх талаар бол одоо анхаарч ажиллая гэж зүгээр одоогоор ингэж одоо бодож байна. Баярлалаа. За Чаданбагийн их хөрг шүү. За захин эдийн засгийг асуулыг та хөндлөө. Өнөхөр Монгол улсын дотоодны бүтээгдэхүүнд захин эдийн засгийн эзлэх хувь хэмжээ тэг 100.12 туулын чамлалтай. 21-р зуун бол өөрөө энэ захим технологи хагас дамжуулагчийн зуун. Хагас дамжуулах буюу захим технологи бол дэлхийн геостратегийг тодорхойлно. Дэлхийн их гүрнүүд энэ зах зээл ноёрхын төлөө тэмцэл өрнөж байгаа. 20-р зуунд газрын тосны төлөө явсан шиг 21-р зуун бол хагас дамжуулагч. Шинэ захим эдийн засгийг Монгол улс бий болгох. Энэ Монгол улсын стратегийн нэг номерын зорилт байх ёстой. Яагаад гэвэл бид хоёр их гүрэн хуурай газрын төвчгдсэн одоо эдийн засаг гарцын хувьд туулын одоо өрсөлдөх чадвар сул харьцангуй уламжлалт түүхийдийн экспортоор тулгуурлаж байгаа Монгол улсын эдийн засгийг За энэ хоёр гишүүн 1 минут өгье. Монгол улсын эдийн засгийг шинэ түвшинд гаргах гол бодлого бол энэ захим эдийн засгийг бид нар бий болгох хөгжүүлэх бүхий л таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллах ёстой. Тэгжээж Монгол улс дэлхийн зах зээл рүү энэ 8 тэрбумын зах зээл рүү гарна. Тэгэхээр энэ бодлогыг хэрэгжүүлэх манай гол Монгол улсыг хөгжүүлэх хөгжлийн бүх бодлогын үндсэн одоо цөм байх болов гэж бодож байна. За энийг хэрэгжүүлэх үүднээс Монгол улс ерөнхий сайд Зандан шатрын шинэ итгэл, эр шинтгэл гэсэн юм томоохон эдийн засгийг хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ дотор энэ бодлого нэлээд бодиттой байр суурь эзэлж байгаа. Энийг хэрэгжүүлэх нь онцгой чухал. Нөгөө талаар жижиг дунд үйлдвэрлэл нийт одоо Монгол улсад байгаа аж ахуй нэгжүүдийн дийлэнх жижиг дунд үйлдвэрлэгчд байгаа. Эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах тулд бид бизнесийг либералчлах, бизнест сийг одоо. За дахиад 1 минут өгье. Инх хоёр гишүү. За ер нь эдийн засгийн суурийг сайжруулад хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх онцгой чухал. Хөрөнгө оруулалтын гадаадын хөрөнгө оруулалтын төвшөлтөй агчдахгүй буугаад байгаа ийм байдал байна. Бид бизнес үйлчлэгээс хаадгүй явуулах өмчийн халтшгүй байдлыг хангах бодлого хэрэгжүүлэх цаг болсон. Өмч эмзэг байгаа. Ховын өмчийг хамгаалах, бизнесийг дэмжих энэ бодлогыг бид явуулж ээж. Нөгөө талаар төрийн байгууллагуудын энэ
хариуцлага хяналтын тогтолцоог сайжруулах. Эдийн засгийн төрийн оролцоог эрс хязгаарлах. Чөлөө зах зээлийн зарчим шилжүүлэх заашгүй шаардлага байна. Одоо 30 жил явсан, үдсэн, харсан, дурчсан. Тэгэхээр бид бол эдийн засгийн либерал бодлогыг явуулах ёстой гэж үздэг ийм бие байр суурьтай ийм хүн байна. За цагаан хүүгийн мөнх бат шүү. За өнөөдөр шинээр томилогдож байгаа Бадам сүрэн гишүүнд бол баяр хүргэе. Орон нутагт аймгийн засаг даргаар ажиллаж ирсэн орон нутгийн одоо хөдөөгийн амьдралыг мэдэх ийм хүн сүдэ аж ахуйн хөнгөө үйлдвэрийн сайдаар томилогдож байгаа явдалд нь бол баяртай байна. Энэ орон нутгийн амьдрал, энэ малчтынхаа асуудлуудыг сайн тариаланчдын асуудлуудыг одоо ойлгодог хүн бол энэ яам томилогдох нь бол зарчмын хувьд бол их зөв зүйл болж байна гэж бодогдож байна. За нэг асуулт байгаа юм. За инквер сайдын хувьд хүн сүдэ аж ахуйн сайдаар 1 жил гаруй ажиллаа. За анхудаа хүн сүдэ аж ахуйн яамыг орон нутг руу шилжүүлсэн. За ер нь бол одоо бидний хувьд харахад төдийлөн одоо үр дүнгээ харж чадлагүйгээр дараагийн албан тушаал руу томилогдчихв гэж ингэж бодогдож байна. Тийм болохоор зэрэг Бадам сүрэн сайдын хөдөө аж ахуйн яамыг одоо орон нутагт байгаа тэнд байрлаж ажиллаж байгааг бол юу гэж үзэж байгаа вэ? Буцаад Улаанбаатар хот руу шилжүүлэх үү? Тэнд нь үргэлжлүүлээд явуулах уу? Яагаад гэдэг ийм асуултанд хариулж өгөөч гэж хүсэх байна. За хоёрдугаарт нь ерөнхий сайдаас бас нэг ийм асуулт асуумаар байна. За энэ удаагийн засгийн газар ялангуяа Зандан шатар ерөнхий сайдын засгийн газар бол энэ хууль зөрчсөн үйлдэлтэй тэмцэх хулгай дээрмтэй одоо хэзээч нийлэхгүй шударгаосыг эрхэмлэнэ гэдэг ийм зарчим барьж ажиллаж байгаа. Өөрөө ч ингэж одоо илэрхийлж байгаа. За энэ аймгийн засаг даргууд дээр асуудлууд байна. За хууль зөрчиж томилогдсон асуудал байна. За засаг даргаар томилогдсоноос хууль зөрчөөд ажиллаад байгаа тухай хууль бус шийдвэрүүд гаргаад байгаа тухай хэд хэдэн асуудлууд сонсогдож байна. Зарим нэг нь хууль хяналтын байгууллагуудаар шалгагдаад явж байгаа юм байна. Жишээ нь одоо энэ Булган аймгийн засаг дарга хууль зөрчиж томилогдоод өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр нь үндсэн хуулийн цэс дээр очиод маргаан үүсгээд шалгагдж байгаа гэдэг асуудлууд яригдж байна. Тэгэхээр зэрэг энэ одоо асуудлуудтай та хэрхэн яаж ажиллах вэ? Ингээ үргэлжлүүлээд явах уу? Эсвэл одоо өөрчлөөд одоо ярьж байгаа шиг энэ зарчмаа бариад явах уу гэдэг нэг ийм асуулт асууя. За ерөнхий сайд хариулъя. Ерөнхий сайд. За мөнх хөтгчний асуултанд хариулъя. За ер нь хууль тэгшүүлжлэх ёстой. Тийм учраас аймгийн засаг дарга нар альва албан тушаалтнууд хууль зөрчсөн тогтоогдох юм бол хариуцлага тооцоо явна. Булган аймгийн засаг даргын асуудал нь одоо хууль бусаар томилогдсон байдаг юм. Тэр асуудал нь зэц одоо дээд шийдвэрүүдээ гаргуул тэрнийг дагаж мөрдвөл асуудлуудыг хуулийн дагуу шийдэж байгаа. Ер нь зөвхөн аймгийн засаг дарга нарт төдийгүй нийт төрийн албан хаагчид, төрийн өмчит компаниудад ч гэсэн ийм зарчмын шаардлага тавиад засгийн газраас хяналт шалгалтын ажлыг явуулж байгаа. Зарим улсын үйлдвэрийн газрууд, төрийн өмчит компаниуд агентлагууд дээр тодорхой одоо хууль зөрчсөн байж болзошгүй үйлдэлүүд гарсныг шалгаж байгаа. Ингэж одоо хөрөн мөнгө шамшигдуулсан хууль зөрчсөн үйлдэлүүд гарвал тухай бүрд нь хариуцлага тооцож ажиллах болно. За нэр дэвшигч Бадам сүрэн. Шинэ засгийн газар байгуулагдаад 2024-с 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөр батлуулахад энэ хүн сүдэ аж ахуйн хөнгө үйлдвэрийн яамыг харьяа байгууллагын хамт
дархан аймаг руу одоо нүүлгэн шилжүүлнэ гэж улсын хурлын одоо тогтоолоор засгийн газрын үйл ажиллагааны хөтлөөр батлахад бол батлагдсан. За үүний дагуу засгийн газар одоо 2024 оны 32 дугаар одоо тэмдэглэлээр чиглэл өгөөд ингээд одоо дархан уул аймаг руу тодорхой хувь нь одоо нүүн шилжиж тэнд одоо үйл ажиллагаа явуулж байгаа мэлээ. За ер нь засгийн газрын үйл ажиллагааны хөтлөөр дээр нөгөө хот хөдөөгийн сэргэл бодлогын хүрээнд ер нь яам одоо энэ одоо яамны харьяа одоо байгууллагууд ер нь одоо энэ одоо төрийн байгууллагуудын 10%-ийг орон нутгийн шилжүүлнэ гэдэг ерөнхий юм бодлого одоо бас энэ үйл ажиллагааны Нэмэлт 1 минут. үйл ажиллагааны зорилтод батлагдсан байдаг. За тэгээд одоо ерөнхий сайд одоо томилсны дараа энэ нөхцөл байдалтай бол танилцсан, ажилтан албаа агчтай бол уулзалт зохион байгуулна. Ер нь бодлогын залгамж чанар бол үргэлжилж явах нь бол зөв. Гэхдээ энд ажиллаж байгаа албаа агчдын нөхцөл байдлыг одоо судална, байр орон сууц, нөхцөл ирж очиж зорчиход одоо ямар асуудал тулгамддаг, одоо явж байгаа үйл ажиллагаа нь ямар байна гэдэг. Ер нь бол одоо яг үйлдвэрлэл хариуцсан, хувийн хвшил хариуцсан байгууллагууд нь дархан уул аймагт одоо үйл ажиллагаа голлон явуулж байгаа гэж одоо миний хувьд бол эхний байдлаар мэдээлэл авсан. Тэгээ эргэж одоо дараагийн чуулганы уралдаан дээр бас энэ талаар эсвэл танд одоо тусгаалan бас одоо ямар одоо санал байгаа талаар бас танилцуулъя. Тэгээ шийдвэрийг засгийн газар одоо улсын хурл гаргана гэж ойлгох хэрэгтэй. За Улсын хүүгийн шижир гişүү. За өдрийн мэнд сайдын ондоотой нэг хэдэн хүн байна. Одоо чи инкерээс хэдэн сайд ч одоо 3 дахь удаага сайд хийж байна. Одоо бодвол Монголын шилдэг болсууч юм байлгүй гэж ирэх хэрж байгаа нам нь үзэж байгаа баг. Тэгээд сая хэлж нөгөө өөрхөн тойруугаа яам аваа явцсан. Одоо Бадам сүрэн сайд нь Улаанбаатар хот руу авчих тухай ярьж байнаас арайс Доронт руу аваа явчихгүй байлгүй. 1990 оноос ер нь 36 жилийн 30 та нар засгалсан. 2016 оноос тасралтгүй 10 дахь жилдээ засгалж байна. Энэ хугацаанд дөрвөн засгийн газар дамжаа 115 хүн давхарцсантойгоор сайд хийсэн. Бадам сүрэн сайд 116 дахь сайд. Дэд сайд нэрийг оруулах юм бол энэ тоо 250 давна. Энэ сайд болж байгаа хүмүүс давхарцсан тоогоор энэ сайд болж байгаас бүгдээрээ танаа намын гишүүд. Буюу танаа намын өдөр зөвлөлийн гишүүн, их хурлын гишүүн. Тэгээд энэ хугацаанд энэ 116 хүн асуудлыг шийдсэн нэг салбар байхгүй. Өвтгөл юм болох гэдэг эрүүл мэндийн салбартай. Тэвчүүд гарах юм бол яаж ижигэд 2 жил хийж хүлээгээрэй гэдэг нийгмийн хамгааллын салбартай ийм болгоцсон. Гараад Улаанбаатар хотод хаар төлөлгөөгүй зохион байгуулалт замбраагүй юм хотыг та нарын болгосон. Энэ утаа бол та нарын уран бүтээл. Төмнөө ядуурлаас гарна гэсэн гаргаагүй. Улам ядуурсан. Өөрсдөө л баяцсан. Тэгээд бүгдээрээ ээжлэл солигдол сайд хийгээд идэг. Нэг 200 өнөтөл бүх юм нэргээд идэг. Ийм байж болохгүй л дээ. Холливуудын Ocean-ы 13 кино үдээ. Та нар үзчихсэн мө? Тэр кинон дээр 100 сая доллар дээрэнтэх гээд 13 цугулж байгаа тэр хотыг дэлбэлдэг байхгүй. Та нар бол яадаг гэх ногоо автобус оруулж ирээ 100 сая доллар авчдаг. Бүр төгсөрцөн. Сайхан нэртэй гой зоригтой бүх сангуудыг тонон дээр өмтсөн. Жижиг дунд үйлдвэрлэлийн санг бүгдээр хувааж байгаа хоос тэмцүү авсан. Нэг хүний 950 сая төгрөг. Өвсний толгойд тэмцүү тарьж байгаа юм шиг. Босрлын зээлийн санг бүгдээр авсан. Хүүхдүүдтэйгээ авсан. Онц сурдаг, хичээн мэрийдэг, энгийн амьдралтай айлын хүүхдийн боломжийг урдуунаас ухаан авсан. Тэг чи одоо дахиад ингээд засгалж. Ер нь ингээд 3 сонгуул дараалаад ингээд ярьчаар ер нь ялчаар тэгээд одоо өстө надад хэлэвдэ гэдэг байдал дээр ханддаг юм шиг байна. Тэгээ үнийг ч бас манай иргэд бас харцлага ойлгохтой. Өнөөдөр асуудал шийдэгдсэн салбар энэ улсад нэг ч алга. Монгол улсад мөнгө байна уу? Байна. Маш их мөнгө байна. Зөвхөн 2026 оны төсөвчөө ороод 100 их найдах гэж байгаа. Сүүлийн 3 жил. Ийм их мөнгийг зур гарын салгаар урсгасан. Асуудлаа шийдэж чадаагүй өнөөдрийг болтол. Ийм харгас хандлага, ийм хүүтэн сэтгэлээ хизээ болох юм бэ? Асуулт асуугааны гоё тойруулж хариулсан болол бид нар нэг асуусан болол та нар нэг хариулсан болол ингээд дуусдаг. Ийм нөхцөл байдлаас өөрчлөгдмөр байна.
талбайгаа тойроод биш, талбайгаас хойш нь 5 км-ийн радиусныг яваад үзээч. Би өчтөр ерөнхий сайд руу та энэ сайд нар хорон эмнэлэг дээр очиж үзүүлээч гэдэг мессеж ütсэн. Арай дэндүү харгас бодлого, арай дэндүү хүүтэн сэтгэл гаргаж байна. Тэгэл нэг 115 ээжлэн сайд болоод байдаг. Чин 2016 оноос давхарцсан доогоор 115 сайд хийж штэ. Бадан сүрэн сайдыг оруулаад шинэ юмдаа гэж оруулаад 116 тах. Албан тушаалын төлөө болохоор хоорондоо үзээд байдаг. Ажил их болохоор байхгүй. Үг хэл. Даваагийн Цогтбаатар гişүү. За баярлалаа та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За тэгээ ерөнхий сайдын томилгоог бол хүндэтгэж байна. Улс төрийн нөхцөл байдлыг ч ойлгож байна, дэмжиж байна. Улсын хурлын гишүүн болохын тулд бас нэг тодорхой хэмжээний амлалт өгөөд ажил хийгээд орчлого хуримтлуулсан хүмүүсийг сайдаар ийш тийш нь сэлгэж байгаа байх. Гэхдээ сая энэ өмнө үг хэлсэн хүмүүс нэлээд давхардаад хэлчлээ нэг асман лам шиг хэдэн сайдтай болцсон. 90 оноос хойш улс төрд гарч ирсэн одоолтол буудгүй. Үг хэллээгээд гомдоод гоншгоноод авахгүй л үгүй энэ сайд. Ер нь бол хөдөө аж ахуйн салбарт нэг тийм гарт харагдаж нүдэнд баригдах үзнэг ажил бол гараагүй. Сүүгийн уужийн махын идэж энэ учраас л малчид хөдөө байна. Бусдаар бол хөдөө байх ямар ч бодлого хөшүүрэг тэнд байхгүй. Дархан руу нүүж байгаа хөдөө аж ахуй яам хідэн газар тариалан байна. Түүний тойрж байгаа нэг хідэн махны үхэр сүүний үнээл байна. Энийг л хөдөө аж ахуй гэдээ ойлгочихж байгаа шүү. Уулын мухарт яг чин сэтгэлээсээ маллаад 5 гушуун маллаа энэ эрс тэрс уур амьсгалтай 4 улиралтанд зохицож маллаад Монгол Улсын хөдөө аж ахуйн бодлогыг бодоо явж байгаа тэр малчдад хэрэгтэй одоо арь ширэн үлнэн дайвар бүтээгдэхүүн нь үнд ордог юм одоогоор Монголд нэгч байхгүй. Энийний төлөө хэн ч ажиллаагүй. Бадан сүрэн сайд одоо энэ дорнодын хөрсөнд нэлээд сайн боловсрогдсон хөдөө аж ахуйн салбарыг нэлээд гадарлах хүн томилогдож байгаа учраас бас нэг хонглын үзүүрт гэрэл харагдах байх гэж одоо итгэж юм да. Тэгэд энэ инквайр сайд уг нь 2 сайд томилогдож байгаа юм чинь минутаа 2-оор үржүүлээд авчиж болохгүй. Хоёуланд нь хандаж үг хэлэхээр энэ минут багтаадах юм. Энэ инквайр сайд эдийн засгийн хөгжлийн сайд болж байгаа. Мэргэжлийн бос. Тэгээ бид үгнийхээ эхэнд хэлсэн ерөнхий сайдын зовлон ойлгож байна. Тэгээ энэ салбарт яг сая манай намын наран туяа захирал нэлээд бодлогын бичиг баримтуудын төслийг бэлдсэн гэж ойлгосон. Тэгээ энэ дээр нь та дэмжгийн дэмжээд мэргэжлийн хүмүүсийг томилоод хөгжлийн банкыг ажилд нь оруулаасаа гэж танаас хүсэж байгаа. За тэгээд энэ улсын хурлаар одоо ингээд сайд нарыг бол дүүрч ерөнхий сайдын бүрэн ирэх учраас нэг ойлгоод дэмжиж явуулъя. За тэгтэл мэргэжлийн бос хүмүүс улсын хурлаас томилогдно гэдэг дараагийн бялууга үлээгээд сууж байгаа нөхцөл байдлыг бол хүлээн зөвшөөрөх боломжгүй шүү гэдгээ энчээ давхар хэлчихье. Сая ерөнхий сайд хэлээд энэ Мөнхбат гишүүний асуултанд хариулахдаа хууль зөрчөөд байгаа засаг дарга нарт хуулийн хариуцлага хүлээлгэнэ л гэж. Баянгар аймгийн засаг дарга хууль зөрчөөд төрийн албаны зөвлөлийн хууль зөрчөөж 7 томилгоо хийсэн, 7 томилгоонд ботсон боловч засаг дарга хариуцлага хүлээгээгүй. Өөр ханга аймгийн засаг дарга мөн адил. Одоо Баянгар сумын иргэдийн урал хуралдчаад тахад сумын засаг даргыг ардчилсан намд өгч чадахгүй одоо болтол ингээл новшроо суучна. Би ардын намын одоо дарга хийж байгаа залууг инж танин, ардчилсан намын одоо дарга болох гэж байгаа залууг инж танин. Адилхан залуучууд дэмжиж ажлын хийлгээд одоо энэ үйл хөндөрж ийн асуудал ихсэж ийн утааны нөхцөл байдал зөвхөн Улаанбаатарт биш үргэлжлүүлээд энэ аймагуудад байгаа эдгээр асуудлууд дээр ерөнхий сайд болон танхимын сайд нар нь анхаарлаа хандуулад ажилдаа шуурхаар ороо гэж хүсье. Баярлалаа үг хэлжлээ. За Цогтбаатар гişүү үг хэллээ. Чулуун бэлгийн Лодо самбуу гişүү. За ерөнхий сайдаас тодорхой 2 юм асуунаа. Хэрэв би андуураагүй бол инквайр сайдыг томилохоор мэдээлэл хийж явахдаа хулгайтай тэмцэнэ. Өмнөх сайд маань ерөөсөө тэмцэж өгөхгүй байна. Тийм учраас одоо хулгайтай тэмцээ яарвчлын хурдлыг одоо томиллоо. Гэ томилж ирсэн. Энэ хулгайтай тэмцэх ажил маань юу болсон? Инквайр сайд 2-ын явц нь ямар болж байна? Инквайр сайд бол бараг цусны шинжилгээнээс бусдын гаргаа тавьчихсан. Илэрх нь үү энэ хэрэг?
нүүрсний хулгай яриад байна л да, би мартсан уу? Бүх баримтыг гаргаад тавьчихсан. Цаг нартай, нэртэй устай. Одоо намын дарга, их хурлын дарга хийж байгаа. Нам дээр жишээлбэл хариуцлага яригдах уу? Баримтууд нь ил байгаа. Цусан шинжилгээнээс бусдна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ томилгоо яригдж байгаа дээр л би ерхий сайдаас асуумаар байгаа. Та бол санал нэг байгаагаа удаадараа хэлж байгаа зүйл нь юу вэ гэхээр төр бол хит данхаасаа. Төр хитэгт анхаас ингэснээрээ төрийн зардал нэмэгдсэн. Авилгуулгаа гарсан гэдэгтээ та санал нэг байгаагаа удаадараа хэлж байгаа. Одоо өөрөө энэ төрийн данхас бүтцээ хизээ өөрчлөх вэ? Яаж өөрчлөх вэ? Энэ саналаа оруулж ирэх үү? Энэ таны онцгой бүр ерхий сайдын. Одоо их хурлын гишүүн бол засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх тухай хууль санаачлах ирэх байхгүй. Хэрвээ та оруулж ирэхгүй бол иргэдээ би бас уриалмаар байна. Одоо таны санаачилсан дипетишн дээр өргөдөл гаргаж байна. Энэ засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүнийг багасгах, энэ дарга нарын тоог нэг бол дарга, нэг бол ядуус гэдэг л боллоо Монгол улс. Тэгэхээр энэ дарга нарын тоог цөөл гэдэг өргөдөл эсвэл иргэдэн санаачлах ёстой юу? Та эсвэл өргөн барих ёстой юу? Ийм маш тодорхой хоёр асуулт. Танаас асууя. За энэ хоёр сайдаас ч одоо асуух асуулт алга, хэлэх өгч алга. Түрүү манайхан хэлж чинь тэгээд Батлан хамгаалгын сайд байсан. Хүнсүдэ аж ахуйн сайд байсан. Одоо эдийн засгийн хөгжлийн сайд болж байна. Тэгээд ийм супер хүнээс асуух асуулт алга, үг хэлэх үг алга. Сүүлийн 1 минутанд би шинээр томилогдсон их хурлын дарагт залуу хүний үед тодорхой саналуудыг хэлэх гэсэн 3 санал хэлье. За Монгол улсын их хурлын үйл ажиллагаа танаа намын хурлын үйл ажиллагаанаас дургууллаа. Даргын дэргэд зөвлөгээд нэг чат байна. Viber. Уг нь 5 дахь өдөр хуралдаад хэлцэх асуудлаа баталдгийг. Тэгээ тэр батлагдаад даваа гарагаас эхлээл тэр чатан дээр пижгэнсээр угаад нөгөө хилцэж баталсан бүх асуудлууд нь алга болдог. Одоо энэ чуулганы нэгдсэн хуралдаан жишээлбэл тэр чатны үр дүн. Энэ даргын дэргэд зөвлөгийг хуралддаг байлгая. Ингээд чатлал тгийгээд асуудлыг өөрчилдөг, хэлцэх асуудлын дарааллыг өөрчилдөг энэ байдлыг халж өгөөч гэж нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ санал хураасны дараа гормын санал гаргадаг. Асуудал унахаар гишүүд худлаа ярьдаг. Төхөөрөмж ажилласангүй гэж. Ийм шалтгаанаар гормын санал хураах хууль байхгүй. Тэгэхээр та битгий ийм гормын саналаар санал хураад гараа. Гуравдугаарт санал хураалтыг эх 7 хоногт болгож хойшлуулъя гэдэг. Ингээ гишүүдийг жоохон хариуцлагатай байдлах асуудлыг өнгөрсөн хугацаанд байхгүй болгосон. Ерөнхий сайд хариулна. За өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар засгийн газрын гишүүнийг чөлөөлөх томилох асуудлыг танилцуулж байгаа. Энэ асуудалтай холбогдуулж асуулт хариулт явж байгаа гэж ойлгож байгаа. За төсвийн хилцүүлгийн үед энэ асуултуудаа асууж ярилцах байж бид үндсэн чиглэл төсөв хилцэх үеэр төрийн албаа хаагчдын тоог 9 хувиар цомгтгож засгийн газар байгуулагдаад 7 чанаагүй байхдаа төсвийн тодтголлыг өргөн барьж төрийн албаа хаагчдын тоог 9 хувиар цомгтгож 2.2 их найт төгрөгөөр одоо энэ данхаас ингээд төсвийн оронтойг зардлыг тансан. Энэ хүрээнд одоо 6,000 одоо дарга цэрэг ажлын байруудыг цомгтгож за нэлээ одоо олон агентлаг зөвлөл үндэсний хароодыг татан буулгаж багасгасан. Гэвч улсын их хурл дээр төсөв хэлцэх үед бол одоо төрийн албаа хаагчдын тоог хэд цомгтголоо. Андуураагүй бол таач гэсэн бас одоо энэ төрийн албанд энэ тодорхой асуудлуудыг шийдэхэд бас тодорхой саналууд гаргаж ирсэн. Төсвийг та танилцуулж ирсэн. Гэвч энэ ажил одоо үргэлжлэн явж байгаа. Төрөмжийн компаниудын түвшинд явж байна. Нүүр ашиггүй зардлыг танах ажил явж байна. Сая төсвөрч гэсэн бид бас ахаад нэг их найдаар танлаа. Ер нь Монгол улсын бүх төсвийн түүхэн төсөв дандаа тэлжсэн болохоос биш
төсвийн зардлыг тонсон, оронтойг багасгасан шийдвэр ганц гаргаж байгаа юм л. Манай засгийн газар түүхэндээ анхудаа 2.2 их найдаар төсөв таньж данхайсан бүтцийн оронтойг зардлыг хэмнэсэн бодлого хэрэгжүүлсэн. За ингээ өнөөдрийн хил зах асуудалтай холбоогүй ч гэсэн ер нь бас энэ хүрээнд харин төсөвт өөрчлөлт хийж ийн гэдэг энэ нэг тогтцсон засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх бол өөрөө асар их зардалтай байдаг. Нэг яам тамгын газар нэг машин унаатаа ноцолдсон үр дүнгууд эсрэгээр ихээхэн зардал гаргадгийг одоо та сайн мэдж байгаа. Одоо нэг яам нийлүүлэхэд тамга тэмдэг, цаас хэвлэл, албан бланкаас ахуулаад тэгээд ширээ сандал бүх юм бужигнуулаад дагаал төрийн албаг бужигнуулаад хоронтой бөө юм болж идэг. Тийм учраас мөрийн хөтөлбөрөөр доктортой хэрэгжүүлэхийн тулд тэр өмнөх засгийн газрын бүтэц зул үндсэндээ хэвээр ажиллаж байгаа. Түүнээс биш тэр үндэсний хороод шатандаа бол оронтой цамхтсан талаар тодорхой мэдээллийг улсын их хурлын гишүүдэд тодорхой тоо баримтаар танилцуулсан байгаа. За энэ жилийн төсөв батлагдах ч гэсэн бас нэг их найдаар төсөв урсгал зардлыг бол таньж багш хэмжээний цалинг нэмсэн. За тодорхой хэмжээний зайлшгүй хөрөнгөөр. За лодо самбог гишүүн асуулт асуулаа. Тэгэхээр даргын зэрэгдэх зөвлөлийг бас биеэр хуралдуулах багт бас анхаарна. Гэхдээ энэ бол бас эрдэсийн байдлаас шалтгаалаад байгаа юм байна. Бас нэг яралтай гормоор засгийн газраас хууль өргөн мэдүүлэх, одоо засгийн газрын гишүүнийг томилох чөлөөлөх асуудал гээд одоо хурдан хугацаанд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг даргын зөвлөлөөр оруулж хэлцэх асуудалтай нэмхийг бол цахимаар шийдээд ингээ явдгийм байна. Ийм жишг цаашд бол биеэр уралдаж шийддэг байх буюу ер нь өнгөрсөн 7 хоногийн давтахад хэлцэх асуудлаа баталсан бол бас дараа л өөрчлөгдөхгүй байхад анхаарыг. Гэхдээ нэгэнт тгийнхээ хууль дээр нэг яралтай гормоор хууль оруулахыг нь бас зөвшөөрсөн хуулийн зохицуулалттай учраас бол бид нар тэр хуулиар барьж ажиллана. За санал хураасны дараа горим гаргах асуудал дээр гишүүд өөрсдөө бас анхааралтай байх ёстой. Тэгэхээр нөө бэлтгэл ажлаа хангуулах тэгээд бүртгэлийн эрцүүдийг авч ер нь бэлтгэл ажлыг сайтар хангажээ. За эсвэл одоо магадгүй эх 7 хоног руу шийдэд байгаас илүүтэйгээр 5 дахь өглөө ч юм уу одоо нэгдсэн санал хураалтуудыг нэгдсэн байдлаар зохион байгуулах гэдэг ер нь дэгийн хуулиа бас бүгдээр нэг ажлын хэсэг гаргаад дахиад ярих нь зөв юм шиг байна шүү. Тэгэхгүй бол одоо дэгийн хуулийн дээр одоо энэ Бадамсүрэн гишүүний нэг хууль яваад байна. Ингээд дэгийн хуулийг гишүүд тал талаас нь яриад байвал цаашид яг нэг мөр хэрэглэхэд бас асуудал үүсгэнэ. Тийм учраас ер нь дэгийн хууль дээр нэг одоо бас ажлын хэсэг одоо байгуулад одоо их хурлын 2 дэд дараагаар ахлуулад нэг ажиллаж үзэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ийм хуулийн заалтууд байгаад байгаа учраас одоо хуулиа мөрдөөд одоо явахаас өөр арга зам бол алга гэдгийг хэлье. За лодо самбог шүү. За учрал дараагад баярлалаа. Тэгээ залуу хүн учраас залуу хүний зарчим үзүүлж ажиллана гэдэгт итгэж байгаа. Ерөнхий сайдаас би 2 асуулт асуусан. Хоёулаа энэ хэлцэх асуудал одоо энэ сайд нарын томилготой хамаагүй ч гэсэн гэж яагаад нэгэнд нь хариулаа нэгийг нь орхичихлоо. Хулгайтай тэмцэх ажил маань юу болж байгаа вэ? Та хоёрын гэдэг байгаа шүү дээ. Энийг нэг тодорхой хариулаад өгч яг энэ болцсон юм уу яатсныг л мэдмээр байна л дээ. Ерөнхий сайд хариулна. За хулгайтай тэмцэх ажил үргэлжилж байгаа. Хууль хяналтын байгууллагууд ажиллаа хийж байгаа. Ер нь энэ талаар тодорхой асуудлуудыг хууль хяналтын байгууллагуудаас очиод асуух хэрэг нь улсын их хурлын гишүүд бүр нээлттэй байгаа. Урдын шалгах байцаах ажиллагааны нууцтай хавцас хэрэгтэй бид нар танилцаад нээгээд хаагаад байдаг улсууд биш. Гэхдээ бүх шатанд хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгдөөд ажлын хэсгүүд байгуулагдаад явж байгаа. Жишээлбэл энэ хүрээнд тэгэхэд олон 10 сая доллар хэлээр гаргадаг байсныг зогсоолоо. Олон тэрбумын алт хэлээр гарч ирснийг одоо та бүхэн харсан байх барьж авлаа. Энэ бол хулгайтай тэмцэж байгаа ажлуудын бодиттой үр дүнгууд. Энэ хүрээнд тодорхой мөрдөн шалгах байцаах ажиллагаанууд бүгштэнд явж байгаа. Харин энэ ажлыг одоо улсын их хурлын гишүүд маань бас цаашдаа улсын дэмжлэг үзүүлж дэмжинэ гэдэгт итгэж байна. Тодорхой хэрэг
үйл явдлын талаар бол ерөнхий сайд ярих хэрэггүй. За Лодо самбог гишүүн бас асуулт асууж байна. Тэг ерөнхий сайд хариуллаа. За миний хувьд ч гэсэн их хурлын даргын хуваар, ирэх барьж байгаа намын даргын хуваар байр сууриа илэрхийлсэ. Засгийн газрын авилгатай дэмжиж байгаа энэ бодлого үйл ажиллагааг бүрэн дэмжиж ажилланаа. Энэ танхимаас бол хулгайч дүрдэг биш, хууль дүрдэг байх ёстой. Тэгээ энэ танхимаас ёс зүй эхэлдэг байх ёстой. Тийм учраас яг үнэхээр одоо зарим шаардлагатай мэдээллүүдийг ерөнхий сайд бас их хурл төсөлтэй байвал хаалттай хэлбэрээр хуралдаад нөхцөл байдлын одоо үр дүнгуудын талаар бас нэг юм хаалттай мэдээлэл хийх нь зүг баха гэж бодож байна. За ингээд саруу сайхны цэнгүүн гишүүн асуулт асууна. За орой минь тэгээд хүнс хөдөө аж ахуйн яамны сайдаар ажиллаж байсан их хоёр сайд маань болохоор одоо эдийн засгийн хөгжлийн яамны сайдд нэр дэвшиж байгаа юм байна. Тэгэд анх болохоор дарханлуу нүүлэгтэй бол ерөөсөө л дарханд л байж энэ салбар маань хөгжих юм а тэр л хамгийн зөв бодлого юм а гэд маш олон гишүүд асууж байхад бол өөрөө ихтгэл төгс хариулж байсан. Тэгтэл одоо шинэ сайд нь бол энийг Улаанбаатар руу буцаад нүүлгэнэ гэж байгаа. Тэгэд ингэж ийм тоглоомтойгоор бас засаг барьж болж байгаа юм уу гэдгийг нэгт асуумаар байгаа. Тэгээд өмнөх олон гишүүд ч бас энийг асууж байна. Тэгээд J2 сайдын намтраас бас харахад та ингээд нефт онцгой албан татврын гайлын газрын дарга, Улаанбаатар хотын гайлын газар, гайлын ерөнхий газар, улсын мэргэжлийн хяналтын газар гэд ер нь манай Монгол улсад ажиллаж байгаа одоо бизнес эрхлэгч нарт хамгийн их хүнд суртал гаргадаг авилал хээл ахуулаараа алдартай газруудад ажиллаж исэн ийм туршлагатай хүн юм байна. Тэгээд таны хувьд энэ байгууллагуудын үйл ажиллагааг ер нь юу гэж хардаг вэ? Өөрийнхөө ажиллаж исэн жилүүдийн туршлагаас харахад энэ байгууллагуудын үйл ажиллагааг нь ер нь яаж сайжруулж ийж эдийн засагт үзүүлж байгаа бизнес эрхлэгч нарыг хохироогоод хаагаад боогоод байгаа энэ байдлыг өөрчлөх вэ гэж та харж байна. Тэгэхээр та ажиллаж байгаа хугацаанд ямар дүгнэлт хийсэн? Одоо эдийн засгийн хөгжлийн яамны сайд болоод энэ нэг гайлтай холбоотой байнга усч идэг. Мэргэжлийн хяналтын байгууллага байхгүй ч гэсэн яамдуудаас байдаг бүх энэ хяналттай холбоотой асуудлууд дээр ер нь ямар бодлого баримтлах вэ гэдгийг асууя. За хоёр дахь асуулт болохоор эдийн засгийн хөгжлийн сайдын хувьд та эрчим хүчний салбарт ямар бодлого баримтлах вэ? Нэг худалдаа авагчийн завгаргийн төрөөс хэд хамааралтай энэ завгараар та явуулахыг дэмжих үү? 24-өөс 28 онд бол эрчим хүчний либералчлал хийн гэж нэрлээд нэг лозунг болгож хайсан байгаа. Эрчим хүчний зах зээлийг чөлөөлөөд өрсөлдөөнд зах зээл оруулна гэсэн өнөөдрийн байдлаар тэр бол огт хэрэгжихгүй байгаамаа. Тэгэхээр таны хувь хүний бодлого ямар байдгүй? Дээрээс нь хувь хүний хувьд та эрчим хүчний салбарт улсын төсвийн хэдэн хувь ногдох хэрэгтэй гэж хардаг вэ? За сүүлийн асуулт. Монгол улсын бүтээмжийн тухай асуулт. Та боддоор одоо хөдөлмөрөөр баталгаажаагүй мөнгөний нийлүүлэлтээс болж инфляц өөр өдөөгдөд байгаа. Он гараад инфляц улам нэмэгдэнэ. Өнөөдрийн статистикийн хорооноос гаргаж байгаа инфляцийн төвшинг та бодит гэж бодож байна уу? Монгол улс ер нь инфляцаа бодитоор тооцож чадж байна уу? Та энэ дээр ямар бодлоготой вэ? За Жаданбагийн хөрөг шүү. Нэр дэвшигч. За дархантай холбоотой. Ер нь Монгол улсын энэ бүс болон орон нутгийн хөгжлийн ялгааг арилгах асуудал энэ парламентын гол зорилт. Хүн амын дийлэнхийн нэг бага хэмжээний газар төвлөр суугаад байгаа байдал улс орд аюулгүй байдал ер нь хөгжлийн бодлогод маш сөрөг юм нөлөөллөг үзүүлж байгаа. Хөдөө хөгжүүлж ээж хөдөөд хүн ажиллах, амьдрах, орлоготой байх орчныг бүрдүүлж ээж улс орны хөгжлийн бодлого хангагдана гэж үздэг хүн. Энэ учраас хүн хөдөөж хөнгө үйлдвэрийн салбар ажлын байран дээр яг үйлдвэрлэл явуулж байгаа тэр орон зайд очих нь зүйтэй гэж үзсэн. Эний үр дүнч гарч байгаа. Төвжирлгүй асуудлыг багцаар нь уялдаа холбоотой төрийн албан хаагч нэг дор нэг байшин цуугаад үйлдвэрлэгчтэйгээ хамтраад ажиллуулан үр дүн гаргадгийг сайн өнгөрсөн хугацаанд харуулж байгаа. Дотоодын бүтээгдэхүүн өсөлтийн 60% хүн сөдөөж хөнгөн үйлдвэрийн яам хангадаг болж 48,000 ажлын байр ишнэр бий болголоо. Бодлогын хэд хэдэн томоохон арга хэмжээ хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүллээ. Эерэг үр дүнгууд гарч байгаа. Хөдөөгийн хөгжлөө бид нар хангаж яж бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах бидний зорилт. Энд чухал байх болов уу гэж бодож тэр санаачлалыг гаргаж та бүгд улсын хурал дэмжиж тогтоол гаргаж энэ салбарыг дархан улаан шилжүүлсэн.
Эндээ би гаргасан шийдвэртээ зөв гэдэгт одоо ч илтгэл төгсөн байна. Цаашдаа ч ийм байх ёстой. Хөдөөгийн хөгжлийг хангах, бүс нутгийн хөгжлийн ялгааг арилгах нь Монгол улсын гол зорилго. Энийг хийхэд төрийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэх, нүүлгэх, ихтэй сургуулиудыг энэ төвлөрлөөс гаргах зайлшгүй хэрэгтэй. Энэ бодлогыг харин бодлогодоо тууштай авах хэрэгтэй. Эхний зам гарлаа. 20 гаруй жил ярьцгаасан. Үр дүн болдсон байна. Зөвхөн хүн сүдэ аж ахуйн дархан тосцонтой холбоотойгоор хөдөө аж ахуйн салбарын гол бизнес бэлтгэн нийлүүлэлт бүгд дагаад гарлаа шүү дээ. Өнөөдөр та бүхэн Дархан Уул аймгийн хөгжлийн төлөв байдалтай танилцж болно. Дархан Уул аймаг нэг их нийтийн эдийн засгийн үйлдвэрлэлд хот болж хувирж байна. Асрын хөрөнгө оруулалтыг татчих байна. Хүн амд мянгараар шилжин сууршиж байгаа. Ийм л бүс нутаг болж хувирж байна шүү дээ. Тэгэхээр энэ бодлогуудыг ганц хүн сүдэ аж ахуйн биш. Олон яамдуудыг, тусгай шиг өрхөн байгууллагуудыг ер нь Улаанбаатар хотоос гаргах нь чухал. Аюул байдлын үүднээс хэцүү байна. Ковид цар тахлын том сургамж байна. За хүнсний хангамжийн асуудал байна. Энэ бохирдлын асуудлууд байна гэдэг. Төвлөрлийг задлж ижил бид шийдэн дээ. Тэрнээс энд л асуудал овоолоод энэ дотор л байгаад байна гэвэл улам л бид нэр хүнд байдал руу орох болов гэсэн бодолтой байна. Энэ үднээс хийх ажил юм шүү гэдгийг ойлгохыг хүсэж байна. За цаг нь дуусчлаа. За гайл мэргэжлийн хэлтийн газруудад би нэг 8 жилгаар ажилласан. Өргөсөн тангарагтай үнж нэр төртэй төрийн албыг амжилттай гүйцэтгсэн. За зэнгүүн гишүүн тодруулна. Тэгээд сая энэ 2 сайтын ярианаас сонсоход бол дархан руу нүүлгэх нь зөв байсан юм байна. Тэгэхээр ерөнхий сайд Зандар Шатар бас тэрэн дээр адилхан бодлоготойгоо ерөн кабинетийн зарчмаараа бас та бүхэн ч адилхан бодлоготой болоод орж ирж байгаа болов уу гэж харсан. Тэгэхээр энэ талаараа Бадам сүрэн одоо сайдтай бас ярьсан байгаа юу та? Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн яамны сайд нь бол дархандаа байсан зөв үү гэж үзэж байгаа юм бол тэгвэл энэ Бадам сүрэн сайд томилогдоод ч гэсэн дархандаа энэ хүн сүдэ аж ахуйн яамаа бас байлгах зөв юм биш үү? Зандар Шатар ерөнхий сайд энэ дээр төвлөе гэж бодож байгаа. За Жаданбогийн хөрөг шүү хариулна. Энэ газар нутгийн нэг хүрэхгүй ба 0.7% нь газар тариалан буюу ургамал ургах болц гүйцэх юм таатай орчинд. Тэр нь энэ төвийн бүстэй төвлөрж байгаа. Төвийн бүсийн хөдөө аж ахуйн салбарыг төвийн бүс дэх аж үйлдвэрлэлийг бид өөрчилж иж Монгол улсыг өөрчлөнө гэж би боддог. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд хүн амын дийлэнх газар тариалангийн нутгийн одоо бараг 90 гаруй хувь нь энэ жижиг дунд үйлдвэрлэлийн орчин үйлдвэрлэлүүдийн 80-аас 100% нь үндсэндээ төвийн бүс төвлөрж байгаа. Дархан уул асуудал аймгийн асуудал биш шүү дээ. Төвийн бүсийн төв дархан хот. Тэнд энэ хүн сүдэж хөнгө үйлдвэрлэлийн бодлого амжилттай хэрэгжиж төвлөрлийг сааруулах Монгол улсын бодлого зорилт хэрэгжиж байна. Энэ хоёр гэдэг хүн санд гаргаад нүүс асуудал биш шүү дээ. Улсын их хурл тогтоол гаргаж нүү. Энэ төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүл гэдэг үүргийг та бүгд санал хурааж алга ташиж надад үүрэг өгсөн. Би тэр үүрэг л биелүүлж байгаа юм шүү дээ. За ерөнхий сайд. За цэнгэн гишүүний асуултанд хариулъя. За тэр асуултанд та бүхэн улсын хурлын гаргасан шийдвэр засгийн газар биелүүлэх үүрэгтэй. Хэл зэхэрэх байхгүй. Тэм учраас улсын хурл шийдвэр гараад хаашаа нүнгээ тийшэл нүү шүү дээ. Та тогтоолоо өөрчилчих юм бол тэгээ буцаад иргүүл ирнэ. Төвлөрлийг сааруулах Улаанбаатар хотын төвжирэл төвдрийг шийдэхин тулд нүүгээ шийдсэн. За Бүрбаатрын мөнх тулаг гишүүн. За, эдийн засгийн хөгжлийн сайд, хөдөө аж ахуйн сайд хоёр шинээр томилогдож байна. 2023 оны 4 сард Францын хөдөө аж ахуйн сайд Монгол улсад ирж айлчилсан. Дараа нь 6 сард ерөнхийлөгч Макрон ирж айлчилсан. Манай хөдөө аж ахуйн салбарыг маш ихээр онцолж ирсэн. Францын хөдөө аж ахуйн сайд хэлэхдээ Монгол улсын хөдөө аж ахуйн сайд болохыг бүх дэлхийн хөдөө аж ахуйн сайд нар мөрөөддөг байхаа гэж хэлж ирсэн. Тэгэхээр одоо бол хөдөө аж ахуйн сайд бүх дэлхийн мөрөөдлийн албан тушаал дээр очиж байна. Аргагүй биднэрт бэлэн ийм сайхан соёл байгаа, 70 сая мал байгаа, 200 мянган өрх малчид байгаа.
Тэгвэл та энэ малчит гэдэг хуучин энэ 35 жил социализмын үеийн 70 жилийн энэ өнцгөр нь битгий хараарай. Шин сайд. Олон улсын бизнес эрхлэгч Монгол махаар дэлхийг дайлах хүмүүс гэж хараарай. За одоо тэ шинээр томилогдож байгаа учраас одоо шүүмжлэгчийн малга ажлыг харъя. За эдийн засгийн хөгжлийн сайдаас асуух асуулт байна. Бид нар сая төсвөө баталж байхад багш эмчнэрийн цалин нэмэх мөнгө байхгүй, хөрөнгө оруулалт тавих мөнгө байхгүй. Гэхдээ ингээд хаагаад ухаад хэрэггүй зардлуудаа хасаад ирэхлээр байдгийн байна. Гараад ирсэн. Одоо харин энэ төрийн өмчт компаниудаа нэг зэгслэх болохгүй юм уу? Энэ төрийн өмчт компани одоо орлогч нь уулын төрийн өмчтөл компани юм чинь энэ улсын төсөвдөл ирж нэмэр болох ёстой шүү дээ. Хувь эзэмшигч, ногдол ашиг хүртэгч нь төр юм чинь, Монголын ард түмэн юм чинь. Тэгтэл энэ компаниуд чинь худлаа тайлан гаргаад ашигаа нуугаад эсвэл олсон ашигаараа өөрсдөө шагначих юм, байраар шагначих юм. Цалингаа 100 саяын урамшуулгээд өөрсдөө захирлууд нь шагнаа явуучих юм. Дээрэс нь энэ нүүрс чи өөрөө хөл ургаад гараа гүйчихгүй шүү дээ. Энэ автотеврийн газар энэ си зөвшөөрөл өгж байгаа машинууд дээр авилгалууд нэг оймсондоо нуугаад бүүн асуудал болж ирсэн. Энэ яас. Одоо энэ нүүрсэн дээр өртөг нэмж дундаас нь хусж байгаа бүх хүмүүсийн л асуудал шүү дээ. Автотевр. Дээрэс нь энэ үндсэн хууль зөрчиж байгаа бас нэг асуудал байна. Бас яг автотевр дээр. Үндсэн хуулийн 17-гийн 3 дээр Монгол хүн өмчтэй байх хэрэгтэй. Өмчөө захиран зарцуулах хэрэгтэй. Тэгтэл эвдэрхий машинтай бол тэр бол өмч биш. Бусдад зарж болохгүй. Заавал онцлуулаад ир гэдэг. Тэгээ нэг юм онцлогооны маф болцсон. Монгол улсын иргэн болгон машина зарахын тулд заавал нэг хүнээс зөвшөөрөл авдаг. Өмчөө захиран зарцуулахын тулд энэ автотеврийн газраас зөвшөөрөл авдаг. 3 дугуйтай байна уу, 2 дугуйтай байна уу, 4 дугуйтай байна уу тэр хүний л өмч. Эвдэрхийгээр нь зарна уу, онцлуулаад зарна уу энэ үндсэн хуулийн асуудал. Тэгэхээр энэ журмыг хүчингүй болгох хэрэгтэй. Тэгээ дээрэс нь төрийн өмчт компаниуд дээр тэр нэг мэдээлэл харилцаа холбооны төрийн өмчт хувьцаат компани гэж байна. Шуурхай яаралтай онцгой нөхцөл байдалд ямар ч тийм нөхцөл байдал гараагүй байхад 5.3 тэрбум төгрөгөөр шууд гэрээгээр бензин худалдаж авсан байх юм. Тэр харилцаа холбоонд өстой захин байх өстой логистик ямар нэгэн тээвэр бензин хэмнэх өстой газар чи яагаад 5.3 тэрбум төгрөгөөр шууд худалдаа авалтаар бензин аваад идэх. Энэ дээр хариулт. За тэр төрийн өмчт болон орон нутгийн өмчт компани бүтээмж засаглал ил тод байдлыг сайжруулах хууль 5 дугаар сард их хурлд засгийн газраас өргөн мэдүүлсэн. Нийтийн өмчийн хуулийг бас засгийн газар өргөн мэдүүлсэн. Тэгээ их хурл дээр одоо анхны хилцүүлгийг эхлэх ёстой. Хилц хэсэг нь хуулийн дэмжсэн. Ингээд одоо анхны хилцүүлгийг хийгдэх гэж хүлээж байна. Тэгээ их хурл дээр энэ харагдсан байгаа даа л да. Би өнөөдөр бол их хурлын дараагийн захирамжаар энэ хоёр өмчийн хуулийн ажлын хэсгийг шинээр томилоод одоо шахаж шаардж ажиллая гэж бодож байна. Энэ хууль гарахгүйгээр засгийн газар энэ компаниудыг нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөн зохион байгуулах, нээлттэй компани болох асуудлыг шийдэж бүрэн чадахгүй. Их хурлаас засгийн газраас төрийн өмчт компанид баримтлах чиглэлийг оруулах хэрэгтэй. Тэгэхээр энэ хоёр сайдад за томилогдож байгаа сайдад болоод засгийн газарт энэ засгийн газраас төрийн өмчт компанидаар баримтлах чиглэлээ энэ хууль батлагдангууд оруулж ирээд тэр нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөн зохион байгуулах аль компанийг нээлттэй болгох гэж байгаа гэдэг асуудлыг их хурлын тогтоолоор шийдэж аваа гэдэг. Одоо энэ чиглэлийг өгж байна. За энэ хоёр гишүү. Сая мөнхтөлөг гишүүний асуултанд дэмж хариул. За төрийн өмчийн ашиглал үр ашгийг дээшлүүлэх нь энэ засгийн газрын гол бодлого байгаа. Ерөнхий сайдын шинэ итгэл, эрс шинтгэлийн нэг том чиглэл бол яг энэ чиглэл. Иж бүрэн одоо системийн шинжилгээ дүгнэлт хийгдээд үндсэндээ дуусч байна.
хууль эрх зүйн орчин улсын хурлд өргөн баригдаад хилцүүлэх шатанда явж байна. Ер нь төр хувийн хөвшилтэд өрсөлдөхгүй гэдэг гол зарчмыг л яаралтай хэрэгжүүл. Эдийн засгийн эрх чөлөө, өмчийн эрх чөлөө баталгаажуулах, хувийн хөвшилт гадаад зах зээлийг нээх, худалдаа тарифын аливаа тэр 20 цээр босго хязгаарлалтуудыг багасгах энэ бодлогыг л хэрэгжүүл. Чөлөөт худалдааны одоо хэлцээрүүд энэ дотор орно. Евразийн эдийн засгийн холбоотой хийсэн хэлцээрүүдийг одоо бид улсын хурал өргөн барьж эзлэн баталгуулах ажил байна. Солонгостой хийж байгаа чөлөөт худалдааны хэлцээрийн асуудлууд бас байна. Буюу зах зээлийг л тэлэх, экспортыг л дэмжих, үйлдвэрлэлийг дэмжих. Түрүүн хөдөө аж ахуйн салбарын асуудал дээр яригдлаа. Мал махны үн өсөд байгаа. Гол зарчим суур нь бол ерөөсөө экспортыг дэмжсэн. Энтэй холбоотойгоор сүүлийн 3 жил бид нар $300 сая хүрсэн экспортыг махан бүтээгдэхүүн дээр жил дараалан хийж байна. Яг одооны байдлаар нь $270-80 сая экспорт гарчаад байна. 300-аар хүрчих байна. Энийг дагаад балчтын орлого, мал аж ахуй эрхлэх сонирхол бий болж байгаа. Үйлдвэрлэл мөн адилхан. Үйлдвэрлэл буюу нэмэн үртэг бүтээж ягаад бүх чиглэлийг бид нар дэмжиж урамшуулах хэрэгтэй. Зөвхөн ноолуурын салбар түүхий гаргадаг ноолуураа дотооддоо 100% боловсруулад угаадаг самдаг болсноор $700 тэрбум буюу $200 сая нэмэн үртэг Монгол улсад үлдэж байна шүү дээ. Ажлын байр болж байна, татвар болж байна, ашиг болж байна, үйлдвэрлэлийг өргөтгөл болж байна. Тэгэхээр экспорт нөгөө талдаа үйлдвэрлэл гэсэн энэ бодлогыг бид бүх талаараа дэмжиж явуулах хэрэгтэй болох байх. За ингийн тулд бидний хамгийн одоо анхаарал татж байгаа хувийн хвшил төр хоёрын одоо өрсөлдөө төрийн хвшил компаниудын хувийн хвшилтэх оролцоо энийг л одоо зааг ялгааг маш тодорхой болгож үндсэндээ замын дүрмийг тодорхой болгоё. Энэ 1-р зам, 2-р зам, ногоон гэрэл, байгууламж, явган зам гэдэгтэй адилхан энэ бизнесийн дотоод энэ ялангуяа төрийн өмчийн компаниудын эрх үүрэг чигийг гүйцэтгэх гэдэг ажлыг тодорхой болгож хувийн хвшилтэд өрсөлдөхгүй хувийн хвшлийн салбарт орохгүй байхыг тодорхой болгох энэ бодлого хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна. За энэхүү эрг шүү. Асуултанд хариуллаа. За ерөнхий сайд нэмж хариулна. За мөнгө төлөх гишүүний төрийн өмчт компаниудын захирлуудтай холбоотой асуудлаар засгийн газрын хэрэглэх газар, хяналт хэрэгжүүлэх газар тэргуун шалгар сайдаар хяналт шалгалтын ажил явуулж байгаа. Хяналт шалгаад тодруулаад танд эргэж хариу өгье. Хэрвээ хууль зөрчсөн таны хэлж байгаа тэр олон тэрбумын бензиний асуудал, альва асуудал, хууль зөрчсөн үр шиггүй ажилласан асуудлууд байгаа бол хариуцлага таацж ажиллана. За тэр хувийн хвшилтэд өрсөлдөхгүй байх зарчим бол сая батлагдсан төсвийн хүрээгээр тодорхой болсон. Тэнцвэржүүлсэн орлого нэрлсэн дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 37% байсан 30.9 рүү буулгасан. Тэгэхээр энх хоёр гишүүн сайдаар томилогдоод энэ төсвийн хүрээ энэ макро хэдэн тоонуудаа хатуу барьж явахгүй бол олон сайд нарын ятгалганд орж одоо орлогыг буруу төлөвлөдөг, макро тоонуудыгаа хөдлөгдөг, хувийн хвшлийн орон зайг одоо янз бүрийн одоо байдлаар хязгаарласан тийм бодлого шийдвэр бол гаргахгүй байх байхаа гэж итгэж байна. Энэ харьцааг хадгалж ий цаашаа хувийн хвшлийн орон зайд бизнесийн үйл ажиллагаа явуулнаа. За Амгаланбаатар гишүү. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За ард түмэндээ яаж эргэж ирэх вэ гэхээр ард түмний итгэл чинь энэ эргэн тойронд чинь байгаа авилгалчтаас чинь болоод байхгүй болсон шүү дээ. Учрал дарга. Та одоо тэр нэм усраг байн их засаг гээд одоо их хааны одоо хуулиар одоо ингээд үзэл санаагаар бас хүмүүцсэн залуу гэж харж байна. Одоо ардд чинь алд үе минь алжаавал алжаатгай, ахуй төрмөн бүү алжаатгай гэд ингэ байж байна. Тэгэхээр үндсэн үйл зөрчсөн үндсэн үйлийг таны наад суудал дээрсэн сууж ягаад цагаан дээр хараар бичснийг зөрчсөн үндсэн үйл зөрчигчөөсөө эхлээд энэ ард түмэнд ирэх юмаа бас хийх хэрэгтэй гэж хэлэх байна. Үндсэн үйл зөрчигчтэй хариуцлага тооцохгүй эвлэрээд явах юм бол энэ ард түмний итгэл улам холдноо. Дээр нь болохоор энэ
улсын их хурлын танхим дотор үндсэн хуулиа зөрчөөд байх юм бол үүнээс хойш Монгол улсад хууль хэрэгжихгүй гэдгийг бас хэлье. За сая одоо ингээд бүгдөө л ам амдаа шудраг ёс гэдэг юмыг ярьж байна. Бүгд сайхан шудраг. Шудраг ёс гэдэг юм чинь амаараа биш ажлаар харуулах ёстой. За сая ингээд асуусан бүх хүмүүс хариулж байгаа сайд нар хэлж байна. Гэтэл энэ танхимд чинь байгаа хүмүүст бас л энэ нүүрсний улгаачд байна. Энэ хүмүүстэйгээ хариуцлага хамгийн түрүүнд тооцно гэдэгт бол найдаж байна гэдгийг хэлье. За дээр нь сая ингээд бас өмнө хэлсэн манай одоо энэ гишүүд хэлж байгаа шиг байна. Энэ төрийн өмчит компаниуд дээр чинь дүүрэн хулгай байна. Хэрвээ төрийн өмчит компаниуд дээр байгаа хулгайтайгаа тэмцэж чадахгүй бол энэ төр цаашаа яаж явах юм бэ? Төрийн өмчөөс чинь яаж хулгай хийдэг вэ гэхээр тэр төрийн өмчит компани чинь алдагдaltaй ажиллаж хулгай хийж байна. Гэхдээ нэг саяхан хэдхэн жилийн өмнө энэ Бямбзогт одоо энэ зам тээврийн сайд байхдаа бүх аймаг руу нэг онгоц нисгээл үгүй нэг Мят гэж компани одоо ингээд энэ нэг гайгүй ашигтай ажиллаад үгүй би жилд нэлээд ашигтай ажиллаж байна да гэж ингээл явжсэн чинь одоо яг өнөөдрийн байдлаар 2025 оны 9 сарын байдлаар 6 тэрбум төгрөгийн алдагдaltaй. Оны эцэсгээд болоход бараг 10 тэрбум төгрөгийн алдагдaltaй ажиллаж байна. Бүх төрийн өмчит компаниуд чинь ийм байдалтай байж байна. Цахилгаан холбоо гэдэг компани байна. Учир нь их хурлын даргаыг сайд байхад нь аудитаас энэ хүн төрийн өмчийн төрийн хөрөнгөөр төрийн мөнгөөр арх худалдаж авсан байна гэдэг аудитын дүгнэлт нь хүртэл ирсэн мэт шүү дээ. Гэхдээ тийм хүмүүстэй хариуцлага тооцож чадахгүй бол энд төрөө гэж байж яах юм бэ? Одоо энд байж байгаа энэ нүүрсчдийн чинь цаана байгаа тэр цүнх баригчтай хариуцлага тооцож чадахгүй бол энэ зарчим гэдэг зүйлийг ярихгүй бол хүмүүсээ энэ төрд итгэж улам олдлоо. Яг энэ чигээрээ байх юм бол хідэн цүнх баригчд болсон нүүрсчд нь баяжаад ард түмэн нөгөө танаа саран гэрлийн гэлдгээр улам доошо баларлаа штэ. За тэгээд өнөөдөр Бадам сүрэнгийн томилгоон дээр бол их сайхан байна. За өнөөдөр бас Зандан шатар дарга одоо өнөөдөр нэг баяны хүүхдийг ч гэдэм үү амьдрал мэдхгүй тийм цагаан гартныг биш аймгийн даргаыг 3 удаа хийгээд хар буруу ажил халуунд нь алж хүүтэнд нь хөрж исэн ийм аймгийн даргын томилгоо оруулж ирж байгаа нь бол маш сайн байна. Бадам сүрэн чи нэг аймгийн дарга нарын нэрийг нэг хөөдөхгүй нэг аймгийн дарга нар нэг ийм байдгийн гэтэл нь ажиллаарай. Чи баруун аймагуудаар нэг яралтай яваарай. Зөвхөн зүүн аймагуд биш баруун аймагуудын бас аймаг болгоны зовлон өөр учраас чи тэрийг яагаад за чи тэгээд нэг аймгийн дарга нарын нэрийг нэг ингэдэм да гэдгийг харуулна гэдэгт бол найдаж байна. За минутаа бас авчи цааш нь. За Амгаланбаатар гишүүн 1 минут. За инх хоёр сайдд хэлэхэд за инх хоёр сайд бас олон жил төрийн алба бачлаа. Говьолтойгоос бас их хурлын гишүүн байсан гоо. Тэгэхээр та одоо энэ бүсүүдийн одоо ялангуяа баруун бүсийн ард иргэд төвийн бүсийн ард иргэдээс 2 дахин бага орлоготой дээр нь дахиад 2 дахин бага орлоготойгоос гадна 2 дахин илүү өртгөөр амьдарч байна. Тийм учраас энэ баруун бүсийн одоо ард иргэдийн тал дээр бол амьдралын чанарыг сайжруулах, дэд үтцийн хөгжил гэх талаас нь сайн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна шүү. Та бас энэ талын бол бас ариун их туршлагатай хүн учраас энэ дээр бас сайн анхаарч ажиллаарай гэдгийг бол хэлье. Тэгээд манай говьолтой дээр бол малын эзэн үйлдвэрийн эзэн гэдэг зүйлийг бол бас танай яамн дээр одоо энэ очиж байгаа яамн дээр чинь нэг тендер зарлагдаа шалгагдсан байгаа. Тэр ажлыг бол сайн хийх юм бол энэ Монголын хөдөө аж ахуйг өөрчлөх, хот хөдөөгийн ялгааг арилгах, малын гаралтай түүхүүдийг боловсруулах төр эргэлт гарна шүү гэдгийг хэлье. За Амгаланбаатар гишүүнд баярлалаа. Энэ төрийн өмчийн компанийгаа хуулийг парламент яаралтай баталж өгмөр байна. Тэгээ их хурал дээр хэд их удсан. Тэгээ түүнээс болоод энэ засгийн газар энэ баримтлах чиглэлээ оруулж ирэх гэхээр энэ статусыг нь тодорхой болгох гэхээр тийм эргэцүүн боломж байхгүй шүү дээ одооны хуулиар. Тийм учраас энэ нийтийн өмчийн хууль төрийн өмчийн компани бүтээн засаглал ил тод байдлыг сайжруулах хуулийг парламент яаралтай батлаад тэгээ засгийн газраас төрийн өмчит компанид баримтлах чиглэлээ оруулж ирээд ингээд нэг талд нь гаргаа хурдан шийд явмаар. Аль 5 сард барьсан хууль шүү дээ. Тэгээ одоо их хурал дээр анхны хэлцүүл ногт хийгдээгөө. Тэг 1 сард ихнийх нь барьсан. Одоо тэрнээс хойш ч бүтэн жил болох гэж шүү дээ. Тэгээ сүүлд инх хоёр сайдаар инх хоёр гишүүнээр ажлыг сайхлуулсан.
засгийн газрын гишүүнээр томилогдсон. Тэгэхээр одоо их хурлын даргын захирамжаар ажлын хэсгийн шинээр байгуулад одоо энэ дөрвөн өмчт компани энэ хууль болоод энэ засаглалын шинжилгээний асуудал их хурлын ажил болсон шүү. Тэгэхээр их хурлын гишүүд үүнд бас одоо бүгдээрээ тал бүрээс идэвхтэй оролцоод энэ хуулийг гаргаа араас нь засгийн газрыг шахаж шаардъя. Тэгвэл одоо энэ дөрвөн өмчт компани бүтэн жил ярилла. Тэгээ энэ цаашаа одоо нэг талд нь гаргаж шийдэхгүй бол хүлээгдэж байна. Яг энэ Амгаланбаатар гишүүнээ хэлээд байгаа үнэ. Алдагдал нь ашиг болцсон. Энэ эдийн компаниудаа шийдэж явахгүй бол хувийн хвшилж орон зай байхгүй бол. За ингээд Аравчхын Эрдэнэ бүрэн гишүүн асуулт асууна. За орой мэндэргье. За 40 өнөөдөр энэ томилгоо хийгдээд ингээд засгийн газар цаашдаа бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаад явах юм боломж үлдэж байгаа шүү. Тэгээд хурдан ажилдаа орох байхаа гэж ингэж найдаж байна. Тэгээд ерөнхий сайд нэг юм хоёр санал хэлэх гэсэн. Яг өнөө маргаашгүй нэг маш чухал хоёр асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй байна. Нэгдүгээрт энэ жил бид нар энэ урдаас нүүрс оруулж ирж төлж байгаа. Тэгээд маш олон хүн айдастай эргэлзэж тэнэгэлзэж байна. Энэ нүүрс ер нь болж гэнэ үү, болохгүй байна уу? Олон хүмүүс толгой төрөө эргэлээ би хаа өдлөө гэж байна. Тэгэхээр энэ эргэлзээг тайлсан, энэ нүүрсээ төлөө цаашаа явж болно, болохгүй гэснийг нэг тодорхой хариу хэлсэн хариуцлагатай мэдээлэлүүд хийж өгмөр байна. Болж байгаа юм уу, болохгүй юм. Хоёрдугаарт нь ханиад хүндрэлтэй энэ вирустэй маш хүнд байдалд орчод байна. Та бас эмнэлгээр дээр нэлээд явж явах шиг байна. Одоо нэг ийм хэд хоногтой энэ ковидын үе шиг тодорхой цаг хугацаанд энэ эмнэлгүүдийн нөхцөл байдлуудыг мэдээлж ямаар энэ ор хаана боломжтой байгаа, эмч хаана үзэх боломжтой байгаа. Тэгэхгүй бол ингээд хүүхдүүдээ аваад халуурсан хүүхдүүдэд тэрвэрэд эмнэлэг хийсээд оролдохгүй ингээд яваад байна. Тэгэхээр бүр ингээд өдөр болгон мэдээлэл заагаад тийшээ очиж гэдэг ингээд өгөхгүй бол маш хүнд байдалтай байна. Тэгээд мэдээж өөрөө бас яваад ах шиг байна. Тэгээд энэний юугаа энэ Чимбүрэн сайд өдөр болгон гарч ирээд ингээд хилээд амирх юм. Тэгээ нэг хурал хийсэн боловсролын яам руу нэг бичиг бичсэн сурагтай нэг тим хурал хийгээл ингээд өнгөрөх шиг боллоо. Тэгэхээр энийг жоохон тодорхой хэд хоногтой болгож өгөх шаардлагатай байна. За гуравт энэ хоёр сайд бол энэ эдийн засгийг либералчлан бизнес дэх төрийн оролцоог багасгах гэдэг чихэн чимэгтэй маш сайхан зүйл ярьж байгаа. Тэгээ нэг маш хурдан хийх байхаа гэж найдаж байгаа. Бодтой үйлдэлүүдийг хийх байх гэж бодож байгаа. Хөрөнгө оруулалт 0 байгаа. Хөрөнгө оруулалтын хуйлдах тэр нөгөө бидний хүрч чаддгүй хэд хэдэн асуудлууд байгаа. Энийг хурдан шийдэх хэрэгтэй байна. Хөрөнгө оруулалт төслүүдийг хөдлөхөд саад болдог гадна дотны зохион байгуулалттай янз бүрийн эсэргүүцдэг энэ хүмүүстэй ажиллаж тэр хөрөнгө оруулагч нартай харуулах хэрэгтэй байна. За төвийн бүст ялангуяа дарханд өдөө аж ахуйн яамыг авчиад за төвийн бүсийн эрчимдсэн мал аж ахуй газар тариалангийн чиглэлээр одоо их сайн ажилласан гэж ингэж бодож байгаа. Дарханд та одоо ингээд хөрөнгө оруулалт нэг их найд хүрч байгаа гэж байна. Одоо тань дээр бол таны багцад энэ тэзүү зураг төсөв хийдэг энэ бүх зүйл байж байгаа. Энэ говийн бүсийн гол одоо мөнгө олж байгаа бүсийнхээ дид бүтэц эрчим хүч зам мэдрийг бол анхаарч өгмөр байна. Тэр махны чиглэлээр тэр дорнотын нисэх онгоцны буудлыг анзалмаар байна. Энэ чойрын 18 хууч нисэх онгоцны буудлыг өмнө говийн нисэх онгоцны буудлыг хурдан анзалмаар байна. Тэгээд энэ нөгөө нарийн төмөр замыг хөлийн бүсдэгт энийг оруулж ирэхийг одоо хурдан шийдэж өгмөр байна. Энэ зоригтойхон шиг хос төмөр замтай болох юм руу ингээд яваад өгмөр байна. Тэгээ ийм зүйлүүд дээр анхаарч их байхаа. Төвийн бүс дээр одоо харьцангуй нөхцөл байдал бол дэд үтсээ сайжирсан. Говийн бүс жоохон хүнд байгаад байгаа. Тэгээ өөрснүүдээ гайгүй мөнгөтэй уучраа олчиж байгаа гэж бодоод ингээд яваад идэв юм шиг байна. Энэ дэд үтс байхгүй бол нөгөө олборлж байгаа уулуурхаа бид нар за ерөнхий сайд хариулна. За Эрдэнэ бүрэн гишүүний асуултанд хариулъя. За энэ өнгөрсөн хагас өдрөөс эхлээд бид
их нялхас эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төв 2, Баянзүх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Жингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ажилласан 3-4 цаг очилж байгаа ханаад томооны дэгдэлт эсрэг нэмэгдсэн AH3N2 гэдэг шинэ төрлийн мутацид орсон ханаадны төрөл бол их өндөр халуурал өгдөг бас эрсдэлтэй ийм нийгмийн шин чанартай өвчин байгаа учраас яаралтай штаб байгуулж ханаад томооны дэгдэлтийн эсрэг байгуулж ажиллаж байгаа эрүүл мэндийн яам, боловсролын ухааны яам, нийгмийн хамгааллын яамныг уялдаа холбоотой ажиллуулсан ийм урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн төвөөр бас урьдчилан сэргийлэх мэдээллийг бүх телевизүүдээр бас явуулж байгаа. Яаж урьдчилан сэргийлэх хамгаалах вэ? За бүх сургуулиудад урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэм тогтоож маск зүүх урьдчилан сэргийлэх хичээл завсарлуулахаас илүү ихний ээлжинд халдвар хамгааллын дэглэмээс сайжруулах чиглэл өгч. За ер нь бүх эмнэлгүүдэд дээр нэмэлт амбулаторь үзлэгийн өрөө гаргах, ор дэлгэх ийм ажил зохион байгуул 1320 ор өнөөдрийн байдлаар шинээр дэлгэх ажил явагдаж байна. Нөөцөөс 1 тэрбум төгрөг гаргаж ханаад томооны эсрэг даажлагдсан илүү цагаар ажиллаж байгаа эмч нарт урамшуул олох шийдвэрийг гаргаад эмч нарын бас асуудлыг шийдээд урамшуулан шийдээд ажиллаж байна. Ингээ богино хугацаанд энэ ханаад томооны огцом дэгдэлт халдварлалтыг бууруулах арга хэмжээ авч ажиллаж байна. За ингээд 12 сарын 1-ээс захимаар шилжүүлэх. Ер нь бол нэг 0-5 насны хүүхэд 40% нь 5-аас 15 насны хүүхэд хооронд 40% нь 80% нь үндсэндээ хүүхдүүдэд халдварлаад байгаа. За вакцинжуулалт бол эргээр нөлөөлж байгаа. Ийм учраас ер нь өглөө бүр сургуулиуд дээр эрүүл мэндийн үзлэгийг сургуулийн эмчнэр сургууль цэцэрлэгт нэвтрүүлэх, иргэдэд өгөх урьдчилан сэргийлэх мэдээллийг хэвлэр нэг мөр ойлгомжтой өдөр бүр хүргэж байх, дүүрэг бүр өрхийн эмнэлгүүдийг дайлж ажиллаж байна. Бүх нийслэлийн онцгой байдлын газар болон нийслэлийн эрүүл мэндийн төвөөс зохион байгуулад бүх дүүргийн хорооны тасаг дарах хэсгийн ахлагч нар нийгмийн ажилтан хүүхдийн байцаагч уурч нар хүүхдийн асуудал харьцан ажилтнуудыг бас зорилттой бүлгийн хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх хамгаалах юм арга хэмжээ явуулж байна. Зарим газрууд аав ээж нь ажилдаа явждаг, аль эсвэл гадуур дотор хүүхдээ ой гарантай хүүхдүүдэд орхиж яваад бас хөлдөх хэрсэлт учирсан энэ төрийг хүртэл илрүүлж хүүхдийн аварсан бас эцэг эхийн анхаарал халамжлал байгаа энэ газруудад хэсгийн ахлагч хүүхдийн байцаагч нарыг ажилуулах дээр урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн дүүрэг хороо хэсэг болгон зохион байгуулж байна. Ингэж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах нь бол бас өвчтсөний дараа эмчлэхээс урьдчилан сэргийлэх нь илүү гэсэн юм тактик зорилтыг барьж ажиллаж байна. За энэ судалгаа тооцооллоор бол 12 сарын 15-ны үед оргил 10 даар оргил үедээ үрж. За ерөнхий сайд хариуллаа. За өнөөдөр засгийн газрын гишүүнийг чөлөөлөх томилох асуудлыг ерөнхий сайд чуулганы уралдаанд танилцуулж байна. За ингээ энх хоёр сайдад бас хэдэн саналыг хэлье. За өнгөрсөн хугацаанд Зандан шатрын ерөнхий сайдтай засгийн газар бол за энэ 110 хоногийн хугацаанд тодорхой макро тоонууд дээр дэвшил гаргаж ажилласан. Экспорт 1.8 дахин өссөн байна. Түүхэн дээд түвшинд нүүрсний экспорт нэмэгдсэн. Он цаг хугацаа бол өнгөрсөн хугацаанд үргэлжилсэн. За валютын нөөцд бас тогтвортой 5.8 тэрбум доллар хадгалагдж байна. За мөн өнгөрсөн хугацаанд бол энэ хөгжлийн 5 жилийн үндсэн чиглэлийг их хурлд өргөн мэдүүлсэн. Ингээд энэ 7 хоногт хуулиараа батлагдж байгаа. Тэгэхээр энэ 5 жилийн үндсэн чиглэлээ батлуулаад энэ 5 жилийн чиглэлээ баримталж цаашдаа их хурл засгийн газар ажиллана. Салбар болгон энэ 5 жилийн үндсэн чиглэлээ барьж ажиллана. Өнгөрсөн хугацаанд бол эдийн засгийн хөгжлийн яамны зүгээс эдийн засгийн эрх чөлөөний хууль, хөрөнгө оруулалтын хууль, зөвшөөрөл мэдэгдлийн хууль, уур амьсгалын өөрчлөлтийн хууль гэсэн хуулиудыг засгийн газар танилцуулсан. Их хурлд өргөн мэдүүлэхэд бэлэн болсон байгаа. За тийм учраас таныг эх 7 хоногоос эдгээр хуулиудыг их хурлд өргөн мэдүүлэхийг хүсэж байна. Ингээд их хурлын зүгээс эдийн засгийн эрх чөлөөний анхдагч хууль, хөрөнгө оруулалтын хууль, зөвшөөрөл мэдэгдлийн хуулиудыг батлах ажлыг шуурхайлна.
За мөн Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурагдсан. За энэ чөлөөт худалдааны хэлэлцээрийг их хурл руу илгээж их хурлаар бид нар одоо хэлэлцэх ёстой. Ингэж байж 5 улсын парламент энэ чөлөөт худалдааны хэлэлцээрийг үргэлжлүүл батална. За ингээд одоо уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх чиглэлийн бодлого үйл ажиллагаанууд бас хэрэгжих нөхцөл бол бүрднэ. Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн яам бол энэ сангийн яамны бас суурин дээр байгуулагдсан яам учраас чадварлаг олон залуучууд ажилдаг. Намайг очиход бол энэ аржилсан намын дарга гандүмөр сайдаар ажиллаж исэн. Гэхдээ чадварлаг олон залуучуудыг тогтвортой ажилуулах бололцоогоор бол хангаж ажилласан юм байлээ. Би ч гэсэн үүнийг бол хүндэтгэж чадварлаг олон залуучуудыг одоо дэмжиж ажилласан. Цаашдаа ч гэсэн энэ яамны одоо үнд суурь болсон энэ төрийн албан хаагчдыг одоо тогтвортой ажилуулах дээр бас дэмжлэг үзүүлж энэ өнгөрсөн хугацаанд бас эдийн засгийн хөгжлийн яамны үнд суурийг тавьсан энэ багийнхныг тогтвортой ажилуулахад бас дэмжлэг үзүүлж ажиллана гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд их хурлын зүгээс засгийн газраас одоо боловсруулсан энэ 5 жилийн чиглэл бусад одоо энэ хэлэлцээрүүд боловсруулагдсан байгаа хуулиудыг батлан гаргахад за их хурлын даргын хуваар бол одоо бүрэн дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ илэрхийлье. За ингээд өнөөдөр чуулганы хуралдаанд засгийн газрын гишүүнийг чөлөөлөх томилох тухай асуудлыг Монгол Улсын ерөнхий сайд Гомжовын занданчдар танилцууллаа. Гишүүд асуулт асууж хариулт авч үг хэлж дууслаа. Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх томилох асуудлыг ерөнхий сайд их хурлын хуралдаанд танилцууллаа. За дараагийн асуудалд орноо. Засгийн газрын гишүүн улсын их хурлд за тангараг өргөнө. За их хурлын гишүүдийг танхимд хүрэлцэн ирэхийг одоо урьж байна. За бэлтгэл ажлыг хангуулъя. За 10 минут бэлтгэл ажлыг хангуулъя. Их хурлын гишүүдийг танхимд ирэхийг урьж байна.